айгүй олон ороод ирж байна. За би ямар ч гэсэн нэг сургалт явдаг. Ямар ч юм нэг манай байгууллагын хувьд бол нэг номтын тэнгэр гэдэг утгаараа бас бусдад соён гэрэлтүүд гэж түгээндэд өрнө гэдэг утгаараа заав сургалтаа явуулдаг байгаа. За тэгээс сургалтаа. Лус ТV-ийн тухай нэг ерөнхий таны мэдхийн ойлголт өгчөөд тэгээд ямар учраас Лус ТV-д шийдвэрлэдэг юм. Тэгээд ямар байвал Лус ТV-д өршөөгддөг гэдгийн тухай ойлголт өгж ижиж цаашаа явна юм зүйл. Сургалт маань. За бодож байна. За жоохон бэлтгэлгүй. Амралтын өдөр тэгээд ороод ирлээ. За бэлтгэлгүй ч юм. За ингэсгээл явуулчих дөө. Ингэсгээл явуулчих да. За тэгээд Лус ТV-ийн тухай эхлээд ойлголт авъя. Ер нь бол тэгээд усын ямар нэгэн би өнөөдөр ийм чиглэлд тухай ярина. Лусын хараал гэж юу вэ? Лусын хорлол гэж юу? Лусын шийтгэл буюу чатга гэж юу? Тэгээд лусын нэхэл 20 барай. Тэгээд дараа нь Лус ТV-ийн өршөөлөг. Иймэрхүү байдлаар нэг системчлэлтэй сургалтаа явуулах гэж байгаа. Тэгэхээр та бүхэн маань юм ойлгож иж л өршөөгдөв шүү. Тэрс юм ойлгохгүй тэгээд дээрэс нь би нотлох үзүүлэн хамруулдаг. Байна уу байхгүй юу? Байвал өршөөл хамруулъя. Хамруулах боломж нь та нар одоо алдаад талаа сайн одоо мэдрээд өршөөлөө ирэх юм бол гэдэг юм. Тэгвэл өршөөлөх боломжтой гэдгийг ойлгох юм. За Лус ТV-ийн тухай ерөнхий ойлголт ярив. За мэдээж Лус ТV гэхэлэр хүн болгон хамгийн эхлээд булаг шамдгоолмор далаа тэнгис бодогдчихаа. Тэр мэдээж зөв. Лус ТV орон зай ч өөр маш том орон зай. Маш том орон зай байх хэмжээгээр маш хүчрэх орон зай. Тэгээд хүмүүс Лус ТV гэхэлэр булаг шанд гол горих бүгд орноо. Тэгэнгүүтээ доошоо бас хөрсний ус ордог. Бид нар ингээд худаг гаргаад хөрсний ус гарлаа, худаг гаргалаа хөрснөөс ус гарлаа гэдэг тийм үү? Эсвэл одоо юу гэдэг гүний худаг хөрсний уснаас татсан худаг, гүнээс татсан худаг гэж ярьдаг. Мөн тэгээд нэг манай дэлхийд их гой зохион байгуулалттай штэ. 20-30 м яваад хөрсний устай. Зарим газараа 4-5 м ч гэдэг юм яваа. Тэгээ бүтэн хөрсний ус дэлхийн дотор ингээд давхаргаараа бүрхээд бийж идэв. Тэгээ зарим газартаа нэмгэн, зарим газартаа зузаан, зарим газартаа одоо юу гэдэг дээшээ нүг гарч ирээд горих гэдэг юм булаг шандаа үсгээд голоо үсгээ авчдаг. Тэгэнгүүт доошоо дахиад хөрсний ус гэж байгаа. Эн чин бүгдээрээ Лус ТV-д багтана. Лус ТV-д багтана. Тэгээ дээрээс дээшээ авахлаар яаж ин агаар манд болоо дээшээ хормос төв рүүгээ юу явах вэ гэхээр манан будан хөдөнгөөрөө дамжаад тэгээд хормостын талтай давхар байдаг. Хормос чинь маш олон давхартай. Агаар мандал чинь маш олон давхартай. Агаар мандлын дээш талтай орох давхар буюу хормос төвдөр байдаг. Агаар мандал юу? Хор борооны орон зай, хорийн орон зай, тэндээс нэг бороо орон, цасан орон, мөндөр орон, шүдэр орон гэх мэтлэн бусад усан ходороо дамжсан гэх агаар мандлаасаа доошо бууж ирдэг. Үүлэн давхаргууд тэр чигээрээ Лус ТV-ийн орон зайд багтаж байгаа. Тэгэхээр бидний төсөөлж яснаас том орон зай оршихуй Лусын том эзэнт гүрэн байдгийг шүү энэ дэлхий дээр маань. Тэгээд тэрийг Лус ТV гинүү Лусын оршихуй гинүү Лусын орон зай гинүү янз янзаар нэрлэнэ. Ямар усан махбод гинүү. Ямарч нэрлсэн бэ бидний цааталд нь байгаа мөн чанар нь устай холбоотой зүйл байгаа тийм үү. За тэгэнгүүт нэг зөвхөн ингэж боддог хүмүүс. За Лусын орон зай шийтгэл гэдэг юм уу янз янзын зүйл зөвхөн одоо голын ус, булгын ус, мөрний ус гэдэг юм уу, нуурын ус гэдэг юм тэрийг нэг хохрооснаас одоо хордууснаас тэнд ямар нэгэн халтай буруу зүйл хийснээс боллоо гэж боддог. Үгүй шүү. Тэр чинь манан будан хүдэн бүгд орж байгаа шүү. Дээрээс нь зэрэглээд давхаргууд ордог. Усан ханан хээ байгаа ш тэр чинь нэгэн. Тэр хүртэл орно. Тэгээд дээшээгээ үүлэн давхар маань бороотой цастай мөстэй мөндөртэй ороо авчиж байгаа. За тэгэнгүүт дахиад Хормос ТV-ийн гадаад мандал гэдэг Хормос ТV-ийн тухай ойлголт өгдөг. Тэгэхээр манай дэлхийд нэг энэ Лус ТV оршин тогтноход гадаад мандлуудаас буюу нарны аймагаас, сарнаас, бусад оддоос бас нөлөөлж идэв. Тэгж байж манай дэлхий чи өөрөө бүхэл бүтэн усан сантай, усан одоо санд хоорондоо одоо юу гэдэг солилцож байдаг. Газар тэнгэрийн хооронд солилцсон оршиж байгаа. Тийм зүйл байдаг шүү. За тэгээ би одоо нэг бүрчлэнгээр одоо сая ерөнхий ярьсан бол одоо нэг бүрчлэн ярья. За булаг
шанд, горих, гол, мөрөн, манан, тэнгис, далай. Тэнгис далайн булан тохоо хойг бүгд орчиж байгаа. За тэгэнгүүт дахиад нэмээд өмнөд мөсөн далай, хойд мөсөн далай тэр чигээр орно. Мөснөр өмнөд мөсөн далай, хойд мөсөн далайд байгаа мөснөн уусууд бүгдээрээ орно. Тэгээ хурмстын талтай давхаргад байгаа бодон хөдөн мөндөр цас хур бороо бүгд орно гэд ингээ ярьчлаа шүү. Мөн тэгээд бусад төвөдтэй хамтран оршдог, хамтран үйл ажиллагаа явуулдаг тойрон, цөөрн, намаг, халуун хүйтэн аршаан, хүршээ, гол мөрний бэлчрүүд бас орж байгаа. Ингээд л ус төвбан тэгээд доошоо гүний ус, хөрсний ус, гүний усан дотроо гүнд байдаг тэнгисүүд бас орж байгаа. Их дэлхийн хэвлэл рүү огтдог тэнгисүүд. Жишээлбэл оюутлахын хажуудалд байгаа гүний уснаас ус аваад байна гэн тэрний чинь дор том тэнгис байгаа шүү дээ. Гэх мэтлийн энэ бүгдээрээ л ус төвдөө багтдаг шүү. Дахиад дээрэс нь манай дэлхийн гадуур байгаа нарны аймгийнхан дотроо дэлхийн ван гараг, далай ван гараг, тэнгэрийн ван гараг, бод гараг орно. Сар өөрөө орно. Тэгээд одоо тэнгэрт байгаа акварус буюу бодолей гэдэг усын өвдгийг зэхэн бэлдэг одон гэрүүд гэх мэтлэн ороод явдаг шүү. За иймэрхүү байдлаар явъя. За юу болж байна? 139 болж байна. За тэгээд ороо мэндэ асуултуудаа бас бичээд ороод ус төвийн дараа асуултуудад хариулах боломж байгаа. Ер нь бол аль хор ус төвийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх зорилготой байна. Өршөөл багтаах нь нэг талыг хэрэгжүүлсэн гол нь таниулах нь чухал. Тийм учраас энэ сургалтын гол зорилго бол хүмүүс далайд одоо ус төвтэйгээ хүндэтгэлтэй ус төвтэй хаждаг болоостой гэсэн чинь хүсдэг. Одоо байгаа шүү дээ. Тэгэхгүй бол маш олон хүмүүс усын энэ төрөний хэлсэн хорой бариа жатаг одоо хараал дөнгө нэхэл хүсэн шидээмд орцсон явж идэг шүү дээ. Орцоод тэгээд зовоор шаналаад яваад байна. За дэлхийн ван гараг. За тэгэнгүүт нуур цүрэн далай тэнгисээ манайхан бүгдээрээ мэдчихэж байгаа ерөнхийдөө ойлгомжтой. Тэгвэл дэлхийн ван гараг яаж манай дэлхийд нөлөөлдөг? Ялангуяа манай дэлхийн тус төв дээр яаж нөлөөлдөг юм бэ хүн гайхтмаа. Тэнд манай дэлхий дээр цас мөсний эцдийг өөрөөр хэлбэл өмнөд мөсөн талаа, хойд мөсөн талаа, өндөр уулын цас мөс оргилууд байна тийм үү. Тэнд чинь бас өөрийн гэсэн тус төвийн оршихуй биш дээ. Мөсөн дотромч дээр, цасны дотромч дээр тэндээс урсан бууж байгаа гол горих мөсөн голуудын доошоо урсаж яваад хайлаад горхуудыг юм шанд булгуудыг үсгээд тэр нь нэгцээр байгаа сүлдээ гол болоод мөрөн болоод тэгээ явсараа далай тэнгис рүү очиж байгаа шүү дээ. Нуур цөөрөн рүү очиж байгаа. Тэгэхээр тэр бүгд тэр цас мөсний орон зай цуглал ус төвийн өвдгийг тэндээс тэхэн бэлдэж явуулдаг. Тэгэхээр тэр бас холбоотой. Тэр нь болохоор хурмс тэнгэртэй багтдаг, хурмс төвдөө багтдаг. Хурмсгийн толтойд давхрахтаа хамтран үйл ажиллагаа явуулаад доошоо өмнөд мөсөн талаа, хойд мөсөн талаа, за тэгээ мөсөн голууд, мөсөн нуурууд, мөсөн оргилууд, тэгээ мөсөн хүрхрээнүүд гэх зөндөө олон зүйлүүд байгаа. Тэгээ манан бодонтойгоо хөдөнтэйгээ холбоотой явчихж байгаа. За тэгэхээр тэр эздийг дэлхийн ван гарагаас зэхэж өгдөгөө. За дараагийнх нь далай ван гараг. Манай нарны аймгийн далай ван гараг. Эдгээр бас холбоотой. Яагаад гэвэл өршөөлүүд энэ том эздүүдээс ирдэг учраас энийг та нар маань танин мэдэх хэрэгтэй. Бид энд жижигхэн булаг шандны усыг хохироочлаа гэж бодож буртгалчлаа, хэр буртгаа угаачлаа, ширгээчтэй гэхэд цаана энэ том оршихуйн эддийн зүгээс бидрийг хянаж цагдаж байдгийг шүү. Лус төвийн том их засаг гэдэг хуулийг хэрэгжүүлэх гэ тэр их засаг хуулийг нь боловсруулаад тэрний зүйл заалтын дагуу хүн бидний үйл хөдлөлийг хянаад шүүгээд явж идэг. Тийм олон эцдүүд байдаг гэдгийг таниулах гэдэг. За далай ван гараг дээр далай ван гараг манай дэлхийн нарны аймгийн манай гараг штэ. Ямар учиртай холбоотой байдаг вэ? Тэнд тэгэхээр хөрсний усныхыг зэхэн бэлдэг. Одоо их дэлхийн маань хэвлий дотор байгаа хөрш шорон давхарт оршиж байгаа лусын одоо лус төв биш үү? Тэгэхээр тэнд чинь лусын тэр нэгэнтэй л тэнд аршаан ус нь байгаа юм чинь тэнд лусын эцэд нь байгаа. Тэгэхээр тэр лусын эцэд яаж үйл хэрэгээ явуулах вэ? Яаж тэр хөрсний уснаас дэше оргилон гарах янз янзын одоо халуун аршаан байна уу, хүүтэн аршаан байна уу, булгууд байна уу? Тэрийг яаж оршоон барьж амийг нь одоо амин уршууг нь яаж бүрэн бүтэн байлгахгүй, яаж эрсмийн тогтоон барих вэ? Яаж тэр ундрагуудыг ундруулан гаргах вэ гэдэг таньж мэдсэн л ус төвийн эрдэмтэн мэрэгэн өвгдүүд буюу лусын эздүүд бас тэнд байдаг. Тэднийг далай ван гараг дээрээс зэхэн бэлдэж явуулдаг. Тэд манай дэлхий дээр жишээлбэл за энэ далай ван гараг дээр холбоостой оршихуд нь хаа гэдэг яаж тэр хөрсөн дотор байгаа лусын эздүүд нь одоо тэр далай вантайгаа холбогддгийм бэ гэж гайхаж магадгүй. Тэгвэл говь дотор нэг говь гэж байдаг шүү дээ. Говийн говь. Маш их тийм дэрстэй, дэрсэн толгойтой, дэрсэн хөндийтэй, дэрсэн толголуудтай тийм газрууд байдаг шүү дээ. Говийн говь нэртэй. Говьхон бол сайн. Тэр нь далай ван гарагийн нэг хасын орон зай буюу нөгөө хөрсөн дотор дэлхийн хөршөөнд байгаа хөрсний усныхан гүний одоо хөрсний усныхан төлхөө тэр орон зайгаараа
дамнан хөршөрөө одоо хөрсөн дотроо усан мах одоо усаа голоод усан одоо бүрхүүл гэдэг юм уу мандлаа тогтоон барьж оршдог байх нь шүү дээ. Хөрсний усны хүр цудлуудыг идэвхжүүлээ далайн ангаргийн холбоос дороос эрчмийн одоо эзэдийн дуудан булгаад эзэдэн тэнд үйл хэргээ хийгээ. Тэгээд бид нар ингээд хөрсний усудаа аваад хэрэглээл тэр буцаж нөхөн сэргээгдэж явах хэрэгтэй. Тэр нөхөн сэргээх дахиад усыг бий болгох, усны амиудыг бий болгох, усны амин эзэдүүдийг бий болгох тэр үйл хэргээ хийж оршдог байна. За бас дахиад нарны аймаг дээр дахиад Тэнгэрийн хүн гэж гарыг үүдэг. Бас манай дэлхийд одоо лус твтэй холбоотой оршдог. Тэндээс ямар хүмүүс манай дэлхийд ирдэг вэ буюу тэнд яахаараа лус твийн эзэд холбоотой байдаг вэ гэхээр их дэлхийн маань лус твийн амины эзэд гэж байдаг. Өөрөөр хэлбэл лус твийн ундраг болсон яг амин орон зай одоо лус дотор ч оршиж байгаа өчнөн олон лусын эзэдүүдийн тэр өөрийн гэсэн одоо амьттай тэр амин үйл хэргийг одоо дэмнэж байж амин сүнсийн дэмнэж байж амин эрчмийн дэмнэж байж тэр тэр дотор байгаа лусын эзэдүүд өөрийнхөө үйл хэргийг явуулах чадвартай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр лус твийн далай тэнгисийн хасын эзэдүүд их дэлхийн лус твийн амины эзэдүүд тэднийг тэндээс зэхэн бэлдэж өгдөг. Тэгээд тэд нар ямар очтой оршдог гэхээр манай дэлхий дээр яг тэр амин лусын амин уршгуудаар хасын орон зайнуудаар үйл ажиллагаагаа явуулж оршдог. Өөртөө суурин байдаг. Жишээлбэл тэнд юунууд ордог вэ гэхээр бидний энгийн сайн мэддэг хүрхрээнүүд ордог. Баян бүрдүүд ордог. Далай тэнгисийн шүрэн арлууд ордог. Гэх мэтлэн. Ингээд бол та нарт барай ойлгомжтой байгаа. За дараа нь буд гараг гэж байгаа. За буд гараг манай дэлхийн лус твтэй ямар холбоотой оршдог вэ? Бас л Нарны аймгийн хамгийн жижиг Нарны аймгийн яг нарны яг хажууд байдаг гараг штэ жижиг отхон гараг гэж нэрлэгддэг. Тэгэхээр тэнд нэг буд гараг нь өөрөө эрчмийн хэм тэнцвэрийг тогтоон барьдаг. Одоо окторгүй сансраас ингээ эрчмүүдийг Нарны аймаг татан авлаа гэхэд буд гараг дээр илүү буд гараг нэг өөрийнх нь хаалга нь болоод тэгээд дутуу эрчмүүдийн аав, их эрчмүүдийн аав, тэнд нь эрчмийн сүлэлдэн, эрчмийн хуйлраа, эрчмийн одоо задрал, нэгдэл, эрчмийг хувилах үйл ажиллагаанууд явагддаг. Тэгээд тэндээс лус твийн далай тэнгисийн тэр одоо том орон зай, нуур цөөрөн бай. Энэ бүгд чинь асар их эрчим байна. Асар их лусын эрчим байна. Одоо усан махуудын эрчим байна. Бусад махуудын ч гэсэн эрчим байна. Халуун дулаан байгуулалтанд нарны эрчим байж л, амин эрчим байж л. Тэгэхээр тэр эрчимүүдийг нь тогтоон барих чадвартай лусын одоо далай тэнгист эрчмийг нь нөхөн өгч идэг, эрчмийг нь татан болгож идэг, тэнд эрчмийг нь нөөцлж идэг, хураан цуглуулж идэг, ихэдсэн эрчмийг задлж идэг, дутуу эрчмийг дахиж нөхөж бий болгож идэг гэх юм уу, эсвэл авж идэг. Тийм л лусын хүмүүс байна. Тэгээд иймэрхүү байдлаар Нарны аймгийн 4 гариг лав манай их дэлхийн лус твтэй холбогдсон байдаг. Тэд бүгд хурмас тэнгэрийн одоо хурмастын тусдаа багтан явдаг. Нариндаа бол хурмастын тус чинь үйл болоод бороо болоод цас болоод газар дэлхийд ирээд хөрс рүүгээ орлоо уул хадандаа шингэлээ нуур далай тэнгистэй шингэлээ. Эний чинь усны юу явж байгаа шүү дээ. Циркл буюу бүтэн эргэлтүүд явж байгаа. Тэгэхээр бүгд хамааралтай байдаг юм. Тийм учраас усыг ингэж томоор ойлгох зүйтэй. За тэгээд мөн одон гэрүүдээс усын өгдүүдийг цэхэн бэлдэж эхлэхэд ирвэд. Жишээлбэл бидний та бүхний таньж мэддэг байж магадгүй водолей буюу акварус одон гэж байна. Тэндээс их дэлхийд усын булгийн шандны гэх мэтлэн тийм нарийн амин одоо тийм усуудыг амьд усуудыг гэдэг нь амин усуудыг мандаг тийм булгийн шандны эздүүдийг цэхэн бэлдэж явуулдаг байх нэ гэдээ ойлгоорой. За тэгээд өшөө тэгэл гүний ус гэ одоо тийм эхлэхийн гүн рүү 70 одоо 50 метрээс 70 метрээс 100 метрээс 120 30 метрээс ус гарлаа л гэж ярьдаг гүний ус. Тэгвэл тэр гүний усыг тогтоон барих эздүүдийг гүний тэр дэлхийн гүнд байгаа тэнгисийг тогтоон барих тэн дотор оршин байгаа усын эздүүдийг Нарны аймгаас цэхэн бэлддэг. Далай тэнгист байгаа Атлантын далай, Намхан далай, Энтхийн далай гэдэг далай тэнгисийн том эздүүдийг хөхнөхнөөс за тэнгисийн эздүүд одоо шар тэнгис, хөх тэнгис гэлтэй хар тэнгис гэх тэр тэнгисийн эздүүдийг бас хам тэнгэрээс гэх мэтлэн янз бүрээр цэхэн бэлдэж ирүүлдэг шүү. Тэгэхээр л устын тэр том оршуу өөрийн гэсэн эзэнт гүрэнтэй өөрийн гэсэн үйл хэрэгтэй өөрийн гэсэн маш олон хүчит эзэдийн хяналтанд ор бид дэлхий дээр манд ус төв оршиж байна, бид ус төвтэй харьцаж байна. За ингээд цаашаа бол ойлгогдож байна. Ээжээ бол за асуултуудаа тэгээ бичиж яж болно. Би асуултанд дараа нь хариулчихна. Юу гэсэн ихний удаас суултаа л явуулаад таа тий. За
За тэгээд нэг ташрамт чи хүмүүс нэг юу яагаад гэдэг шүү дээ. Тусын 8 аймаг гэж асуудаг. Тусын 8 аймаг янз янзаар ярьдаг. Тэгээд тусын аймаг яагаад бид нар энийг мэдээд байгаа юм гэхээр манай байгууллагч өөрөө нэг Номтын тэмрэлт харьяал багтаад маш олон судруудыг өртөөл болгосон байдаг. Энэ судар байна. Тэгээд тэн дотор нэг юу гэсэн оршихуйн 6 төв гэдэг энд ихтэлхийн гүнээс эхлэв тийм үү? Цөмийн цөмөөс эхлээд дэлхийгээр юу байдаг? Тэгээд доод гарыг ихсээр юу байдаг? Тэр талаар таниулчихсан оршихуйн 6 төв буюу орчлон ертөнцийн 6 төвийн тухай бичсэн байдаг учраас энийг мэдээд ингээд шууд тайлбарлаад яриад байгаа шүү. Их үнцээ хаанаас их сурвалжаа хаанаас авсан бэ гэдэг хүмүүс бас асууж байдаг. Яг хоо илүү дэлгэрүүлэл баяжуулаад ярьж байгаа юм. За тэгэл усын 8 аймаг гэж үүдэг тэр нь болоод бол усын эзэдийн аймаг, усын хаадын аймаг, шин мандлын оршихуйн аймаг, дөрвөн зүгийн эзэдийн аймаг, усын холбоосын аймаг, усын өгөө авааны аймаг, усын хатуу үлд эзэдийн аймаг, ус төвийн номын аймаг гэсэн 8 аймаг байдгийг шүү. За ингээ явчих. За тэгээ өнгөт тусууд гэж байгаа. За тэр нь яг ер нь л ингээ ойлгочих. Нэг иймэрхүү зүйлүүд байдгаа гэж. За одоо тэгэхээр бүхэл бүтэн энэ оршихуйд тийм манай их дэлхийн бараг 60-70% эзэлдэг гэж ярьдаг. Тэгэхээр яг хөрснийхөө гүний устай, хөрснийхөө устай, дээгэрний агаар мандлынхаа устай, за тэгээ сая энэ төр нарны аймгийн усын эзэдийн оршихуй орон зай энэ сартай холбогдоо сарны бас дагуул гаргууд энэ төр байгаа штэ холбогдоод тэгжээж сар байж нөгөө нэг ундруулан гарах хүч одоо хасны эргэлтийн хүч зэргийг бий болгож байгаа. Тэгэхээр ийм олон эзэдийн гэдэг юм оршихуйн одоо гариг иргэсийн нэг талаасаа ивэл дор гэдэг. Нөгөө талаасаа харилцсан сүлэлтэн хамтын үйл ажиллагаанд дор дэлхийд дээр маань устыг оршиж байгаа. Тэгэхээр энэ 65 гэдэг юм уу 70% дэлхийн маань өөрийнх нь бүтцийн тийм их өндөр хувийг эзэмдэг. Тэр их өндөр хувь дотор оршин суудаг эзэдүүдийн үйл хэрэг чанга шүү. Тэнд бүхэл бүтэн улсын их засагч нар их засаг гэдэг ойлголт байгаа. Бүхэл бүтэн хууль гэдэг ойлголт байгаа. Тэгээд тэр хууль дүрмэн дор улс төрчийн өөрөө ингэж өнөөдөр эмх зэстэй оршоод байна шүү дээ. Гэтэл тэр эмгэгтэй байлгаад байгаа, дэг жаягтай байлгаад байгаа, энэ мөнх байлгаад байгаа энэний цаанд том их засагч нар байгаа. Ямар нэгэн халтаа буруу үйл хийлгүүлэхгүй хянаж цагдаж байгаа их засагч нар байгаа. Тэрийг нь хэрэгжүүлэх байна уу, хэрэгжүүлэхгүй байна уу? Энэ их засаг хуулийг боловсруулсан хуулиудыг нь хэрэгжүүлж байна уу, хэрэгжүүлэхгүй байна уу гэдэг хэмжээдэг их ясаач нар буюу улсын хуулийг сахиулагч нар байгаа. Хэв журмыг сахиулагч нар гэж байгаа. Тэгээд дээрэс нь жаяг ёсыг бүрдүүлэгч нар гэж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар тэнд тийм булаг шанд одоо бохирдсан байна, одоо юу яасан байна, ширгсэн байна ч гэдэг юм уу те. Янз янзын байдлаар болж бүтэхгүй зүйл болоод улсын оршихуйн өөрийнхөө үйл хэргийг явуулж чадахгүй ус булаг нь одоо бохирдсан байна гэх юм бол туулгар шүү. Бүхэл бүтэн зарагч нар бас байна. Мөн улс одоо юу гэдгийг буруутай үйл ажиллагаагаа таниа тэрийг залруулад одоо мод бутаан тарин уу гол мөрнийхөө усыг цэвэрлэнэ үү устаан очиж хүндэтгэл үзүүлнэ үү эсвэл одоо ухаарсан таньсан зүйлээ ажил хэрэг болгоод улсын одоо гол мөрний цэвэр тунгалаг байлгахад нь анхаарлаа тавиад сайн санааны үйл хэрэг зохион үү тэр бүгдэн дээр бас хэлэлцээ тэр чинь эдний одоо ийм зүйлийг буруу хийжсэнийгаа ингэж алдаагаа зассан байна гээд өршөөдөг шүлийн эзэдүүд бүхэл бүтэн улсын их засгийн тэр өргөөнд байгаа. За тэгэл улсын хорлол хараар жатаг буюу шийтгэл тэгэл нэхэл хорио барай гэж юу вэ гэд маш тодорхой маш богинохон тайлбарлаад явчихъя. За улсын хараал гэдэг нь ер нь бол энэ саяын хэлж байгаа энэ бүх зүйлүүд чинь саяын улсын монголчууд яадаг гал ариун байх хэвээр ус ариун байх хэвээр агаар ариун байх хэвээр гэж. Яагад бол гал ус агаар буюу хий чиг тоосноос амьтаа бүхэн бүрдсэн байдаг. Энэ хорвоо дээр байгаа амьтаа бүхэн хүн бид ч гэсэн. Тэгэхээр нөгөө нэг ийм гол юм аа. Ариун дагшин байлгахын тулд ус төвийн ялангуяа одоо ус төвийн их засаг оршиж байгаа тийм үү. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ ариун дагшин байдалд нь халдсныхаа үүднээс л бусад ямар нэгэн хортой үйл ажиллагаа явуулсны үндснээс хорлолтой одоо үр дагавартай зүйл бий болгосны үндсэнд бусад өөрсдөө бид хорлогдож байгаа. Улсын хууль дэвжээгийг тодорхой хэмжээр зөрчих юм бол хараагдж байгаа эзэд нь. Улсын их засгийн одоо зүйл ангид нийцэхээр тийм их буруу зүйлүүдийг гаргасан байх юм бол улсын их засаг хуулийн төдийн төдөд шийтгэхгүй гэдэг нэг чатах нь ирж байгаа. Улсад өгөө аваагаа тэнцвэхгүй бол нэхлэн ирж байгаа гэж. За одоо яриа явчих. За улсын хараал гэдэг нь
Тэгэхээр лус тэд чинь бүхэл бүтэн том эзэнт гүрэн эм чинь хаантай, хатантай, ноёдтай, жанжидтай, өрлөгтэй, одоо үүдээ сэцэдтэй, мэрэгдтэй гэдэг бүхэл хүний нийгмийн давхаргад байгаа тэр бүх оюун ухаан тунгууд лус тэдтэй бас оршиж байгаа. Тэгэхээр лусын ноёдоос, хаттаас, хаадаас энэ одоо хараалууд голдуу ирнэ. Тодорхой хэмжээний мяндагтангуудаас нь ирнэ. Үйл ажиллагаа явуулахад нь үл хүндэтгсэн. Тийм үү? Тэнэг мулгуу нөхдүүдийн үйл ажиллагааны эсрэг яадаг юм уу? Тэнэг үрвэж, яадаг болчимгүй үрвэ, яадаг дэггүй юм бэ? Яадаг жайггүй нөхрвэ чи. Хамаагаар загнаж харна. За тэр нь хараалт норж байгаа шүү. За жишээлбэл одоо энэ цагт ингээд машин тэргээ угаадаг, хууцнараа угаадаг, буртаггаа, усан дотор үлдээдэг ашаан бодгодтол гол гэх. Энэ бүгдийн цаана энэ том эцдийн зүгээс хараал иднэ. Ирээ шүү, харагдаж шүү. Хүн бидчихсэн одоо бас болохгүй бүтэхгүй мэж байгаа нөхдүүдийг загнаж хармуугаар араас нь хилдэг үстэй. Чи одоо болоод өгөөч, тэнийг юм хайшаа юм бэ гэд ингээ араас нь хашгирч гуйхшдаг. Тэрнтэй адилхан тэд нар чинь өөрсдөө эрчмийн түвшиндээ маш өндөр хэрэгэм цолтой юм сүнсгэлийнхаа ертөнц чадaltaй төвөг амин одоо шал өөр учраас хараал нь бол хүчтэй ирэх боломжтой. Тэгэхээр хүмүүс дээр яаж ирдэг вэ гэхэлэр голдуу бид нөгөө 7 сүнсээр дамжаад тэгэхээр усан махбодтой сүнс маань бидний цусан сүнс. Усан махбодтой сүнсээр л дамждаг. Цусан сүнсээр дамнаад энэ сөрөг зүйлүүд нь ирнэ. Хараагдсан хүн, зөвхүүлсэн хүн, загнуулсан, зэмлүүлсэн хүн яадгүй галгүй дөлгөө болдог шиг тэр сүнс бас адилхан тодорхой хэмжээр гунднаа. Сөрөг зүйлүүд нэрж хүрдүүд хаагнаа. Эсвэл сүнсний эрчим сэвтэж гэмтнэ. Ингэлээр яадаг вэ гэхлээр хүний махан бидэр тодорхой хэмжээгээр аль алин дээр нь л ирнэ. Би илүү өнөөдөр юу хоёрыг нэг махан бидэр өвчин тэгээ ажил амьдралын гэдэг хоёр төлөвөөр нь л барьж явж байгаа. Илүү хүнд ойлголт. Энэ чинь нэг том сэдв шүү дээ. Бүхэл бүтэн дэлхийн ертөнцийн ийм том ойлголтыг шинжлэх ухааны маш том ойлголтыг тэнгэр ухааны маш том ийм одоо уудам орон зайг эзэлж байгаа том ойлголтыг богинохон хугацаанд маш их товчилж ярих гэж хичээж байна. За тэгээ махан бид ирэхээр бөөр барьсан өвчин болж хувирдаг. Хараална. Ноёд хатад хаад тэр одоо концолын дээр хараална. Хэн дутаанд хараагаад байхгүй. Гэхдээ мэдл бүхий хүмүүс заавал их цэцгэд мэдүүлээл одоо их цэцгийн лусын том хуралдаагаар оруулаад тэр тэгсэн шүү гэж мэдүүлж одоо хилцэхгүйгээр одоо нэг цагт нэг шүүх хурал болохгүйгээр гэдэг шиг тий хараах дайны ирэх байгаа байхгүй гэд нэрч чинь. За тэгэхээр бөөр барьсан өвчин бөөрний твшинцэр барьсан өвчин болж ирж болзошгүй байдаг. Амьдрал дээр бол одоо үр удам гэх юм уу тэр хүн өөрөө ч гэдэг юм уу те ямар ч тач сархтын донтой болох магадлал маш өндөр байдаг. Энэ бол юунаас өмсөж байгаа вэ? Нэг талаасаа хэсэг хуулийг жоохон одоо судалцж явж байгаа хүмүүсийн хувьд хүний хуваар хэлж байна. Нөгөө талаасаа өдөр тутамдаа хүнийг одоо сүнснүүдээр онцлогоо хийдэг зовлон жаргалангийнхэн цаана юу байна вэ? Өвчнийхэн цаана юу байна вэ гэдэг үзэж тарьдаг хүний хуваар хэлж байгаа шүү. За иймэрхүү байдлаар ирдэг. За дараа нь лусын хорлол яагаад лусад хорлогдчих. Зүг зүгээр байгаа хүнийг лус хорлцсон юм шиг лусын хорлолт өччлөө гэж явдаг. Уг нь тийм хүмүүс ингээ ямар нэгэн болохгүй байгааг мэдж байгаа хүмүүс эргээд бодох хэрэгтэй. Би л ус цэгд ирнэ. Би булаг шанд гол мөрөнд ер нь ямар халтай зүйл хийдэг билээ. Эсвэл ямар халтай зүйл хийж байгаа хүмүүсийн хажуугаар би дуугүй өнгөрдөг байлээ. Дуугүй өнгөрж байгаа бол яг адилхан тэр үйлийг хийж байгаа гэж үздэг шүү дээ. Ер нь бол. Тэгээ Тэнгэрийн энэ эцэг хуулиудаар бол тийм амиа бодсон бэртгчин тийм хувиа хийжсэн юм бүгднийг одоо шийдэл оноод гэж шүү. Адилхан хам хэрэгтэн гэж үздэг. Хамтын хариуцлагагүй байна. Чи үлдээгөө чинь тэр үйлдэл хийж байгаа хүнийг хараад юм хэлэхгүй байна гэдэг нь чи тэрийг дэмжиж байгаа гэсэн үг. Хорихгүй байна гэдэг нь чи тэрийг хамт хийж байгаа гэсэн үг гэж үздэг. За лусын хорлол. За лусад мэдээж ямар нэгэн хорлолтой зүйл хийсэн л бол буцаагаад хорлол. Ямар хохирол учруулсан тэр хохирлыг нь буцаж авсуулдаг. За жишээлээрээ. За булгийн ундраг дээр иймэрхүү тохиолдол гаргадаг. Яг булаг ингээл ундраад гарч иж байгаа юм чи булгийн ундраг тийм үү? Булгийн ундрагыг ингээл эргэн тойрончд булгийн усыг ундраж гарч ирэхин тулд тэнд мод нь байдаг, бутт нь байдаг, хат нь байдаг тийм үү? Чулууд нь байдаг. Тэгжээж гарч ирсгэл хаана нэгтэй ойрхон ямар нэгэн амин одоо булгийн усыг татж байгаа амин одоо удхан мод ч юм юу ч юм те тиймэрхүү зүйл байдаг ш тахасын орон зай. Тэгжээж нөгөө нэг тэр булаг дороосоо татагдаж ингэж ориглож
ундарч гарч байгаа. Дээрээсээ ч татан доороосоо ч түлхэх нь хоёр зүйл зэрэг явж байгаа. Ганцхан доороосоо түлхээд байгаа биш. Дээрээс нь бас татчих байгаа. Тэнд том хасын орон зай байна. Тэр булгийн ундрах дээр эсвэл шандных нь усанд маш амттай усыг ингээ ундруулан гаргаж байгаа нарийнхан шанд горхины усанд нь эсвэл гол горхины усны ихтээр эхийг нь тогтоон барьж байгаа тэр айсаа орон зайд нь ямар нэгэн хортой зүйл үйлдвэл хорон эрчмийг ихээр ялгаруулвал тэнд үйлдсэн буруутай зөвтэй үйлдэл чинь буруутай зөвтэй үг хэл чинь магадгүй одоо өөр юу байдгийг янз янзын зүйлүүд чинь хорон эрчмийг тэндээс бий болгоод лусын орон зайг хордуулаад ундрагын хордуулаад эддийн хордуулаад магадгүй тэр хорлол дагуулсан үйл хэрэгд орно лус дотор оршиж байгаа жижигхэн бидний нүдэнд харагддаг болгоод харагддаггүй бичил амьд бичил амьдтууд нэг эст байна уу олон эст байна уу тэр олон амьдтууд лустат одоо аршаан булагстай тийм гоё тэндээс өстой тийм сахарын өвчин цаан тэнд ч элэгний өвчин цаан энэ гэж нэрлээд энэ аршаан болгуудыг ялангуяа булаг шандны усуудыг үгүй тэрий чинь тогтоон барьж байгаа жижигхэн бичил амьд байгаа бидний бээр дүрэн өчнөн олон эсрүүд байдаг шиг тийм зүйлүүд байжлаа тэгэхээр тэдрийг нь хордуулчихсан бол хүүлчихсэн бол өвчлүүлчихсэн бол тэр булаг шандны усны өөрийнх нь одоо амин чанар гэдэг юм уу өөрийнх нь химиг шимиг байхгүй болгочихсон бол хорлолт учрнаа хорлолтой болно өөрөө тусын хорлолт өртнө тэгэхээр ийм тохиолдолд хүн яадаг вэ илүү дэлүү барьсан өвчин ирэх боломжтой байдаг дэлүү барьсан өвчин дэлүү чинь маш хүчтэй дархлааны эд эрхтэн шүү дээ бөөрчин ч гэсэн маш хүчтэй тэр хүний биеийн одоо галан махбодыг хүний галыг гэдэг юм уу дөлийг гэдэг юм уу сэтгэлийн хат тэнхийг барьдаг эрхтэн шүү дээ энэ дэлүү ч гэсэн ялгаагүй тэр итгэлийг ямар нэгэн зүйлд одоо ялан даван гарах хүчийг олгодог эрийг болгодог тийм эрхтэн шүү дээ тэгээд энэ эрхтнийг барьсан өвчин ирэх боломжтой эсвэл гэр оронд нь эсвэл тэр хүн нь эсвэл удмын үрс нь яагаад гэвэл энэ лус төвчин өөрөө энэ том юу чинь сүнсний хэмжээс одоо ерөөсөө бид нар шиг бидний хүний нас богинохон учраас заах 10 жилээр 20 жилээр ялгана тийм үү гэтэл энэ сүнсний нас нь шал өөр учраас 300 жилээр 500 жилээр тий 400 жилээр гээд ингэж ялгаа оноодог энэ хүний удмыг 400 жилээр нь одоо лусын хорлолд өртгүүлсгүй гэж шийдвэр гарчна ингэж хорлолтой үйл явуулж ийм хохирлыг өчрөөсний улмаас тэр гол бус булгийн усныг хордуулсны улмаас тэндээс уусан тэр булгийн уснаас уусан төдөн мал тэгж өвчлсөн хүн нь тэгж өвдсөн усны шуун тэгж гэмтсэн өгс ургамлал нь ингэж байхгүй болсон загас жараахан ингэж хордсон учраас эдний удмыг 500 жилээр ингэж зовоосгой тийм өвчтөр тэгж зовоосгой өөртөө нь хорлолыг үзэгчруулсгой ингээл шийдэх чинь тийм учраас одоо энэ 400 жил 300 жилд нь тэр удамд хичнээн үр хөвгт төрөх юм ба эсвэл төдөн үеэр нь гэдэг ойлголт юм 9 үеэр нь тэгсгүй 13 үеэр нь тэгсгүй 7 үеэр нь ингэсгүй гэл болоо зарлаг бууч тогтоол юм шиг чинь ялын тогтоол их ясаач нарын зүгээс за тийм байдаг шүү за тэгэхээр тухайн хүнд юм уу тухайн удмын өрсөд юу тохиолдод болцшгүй гэхээр лусын хорлолтой бол ийм юм тохиолдох болтой за хоолой сэрүүлээд баян хүрсэн юм уу за за надруу юм хэлээ за шорон цагдаагаар явах сэтгдэг байна за шорон цагдаагаар явах шүүгдэх зарга зайлахад өртөх эсвэл бусдад хорлогдох бусдын ямар нэгэн хорон сэтгэлд хорон бодолд тэгдэж одоо хонзогнолт нь өртөж ав тиймэрхүү зүйл тохиолдох гэдэг тусын хорлолтой бол за дараа нь лусын чатга буюу лусын шийтгэл гэж юу вэ яагаад ирдэг юм бэ
За булаг, шанд, орхи, гол, мөрөн, хүүтэн аршаан гэх мэтлэн Лусын орон зай. Лусын орон зай нь Лусын эздийг догшруулсан байвал тэр орон зай тэр л одоо гол байна уу, мөрөн байна уу те, тэр аршаанд жаяг осыг нь зөрчсөн бол дотроос нь загас жараахаа эрдэнэс чулуу өвс ургамлыг нь дураараа авсан бол, гуйхгүй авсан бол, гуйгаад авсан ч өгөхгүй гэгт нь авсан бол, эсвэл хэмжээгүй ихийг авсан болж гэдэг юм уу те. Эсвэл эрэг дээр нь Лусны ч өөрийнх нь хамгаалтын бүс гээд эргүүд байгаа штэ. Эргэн тодорхой хэмжээний төдөөс төдөн метр зай гэдэг гол горих болгон өөр гэдэг. Зарим нь болохоор 30 м зай манай хамгаалтын буюу тусгаалт одоо нейтрал зон шүү. Энэ дээр хэрэг бутах хамаагүй юм тавьж болохгүй. Энэ хөрснөөс нь дамжаад гол болог ус руу мөрөн голын ус руу бохор орчдөг, тэгчдэг, ингэждэг. Тийм учраас гээд ингээд эргээ бас хамгаалж авдаг. Тийм байгаа. Тэгээ эрчмийн төвшөндөө бүх юм яригдана. Ягаад гэвэл дарал ертөнцийн чинь маш их эрчмийн төвшөнгөөр яригддаг учраас тэр эрчмийн орон зайг нь бодруулж гэж юм уу, сэвтүүлж гэдэг юм. Хар эрчмээр хар утаагаар хортой үнрээр утаж болохгүй энэ орон зайг гэд хамгаалж идэв. Тэгэхээр тэнд нь ямар нэгэн одоо хөрш сараагийн гэмтээсэн, хэр буртгаа эрэг дээр нь тавьсан, үлдээсэн, ус аршаан болгохт нь одоо сэг зэм оруулсан мал амтны өгсөн амтны. Эсвэл өөртөөхөө нус цэрийг, шүлсийг ялгцаан гэх мэтлэн хайсан. Эсвэл одоо юу гэдэг маш их хэр буртагтай, мааж уртай яар шарах ихтэй одоо хөл гараа тийм юу хөл гараа нэг сорвт одоо шархлуулсан цуснаас гойцсон ч гэдэг юм. Тийм байж гад усанд орох. Эсвэл өөртөө үйж өгөх. Эсвэл өгсөн мал амтны хүний хүүр цогц байвал гарахгүй орох. Эсвэл дотор нь авцраад хайчих гэх юм шнэ. Ийм тохиолдолд Лусын шийтгэл, Лусын жатга гэдэг зүйл ирдэг. Шнөөнөрөө ирцэн байдаг. За тэгэхээр бас дахиад нүүн шийтгэл эдэр чи шийдэх чи одоо энэ Лусын шийтгэл жатга гэдэг дээр юу их л их засаг хуулийн ярьдаг. За Лус ТV-ийн одоо энэ нууранд ямар Лусын зүйл ангууд заалтуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Лусын нуур нь өөрөө ямар амин шинжтэй, ямар үйл ажиллагатай орчтой, дотор нь ямар загас жаргахаа байдгийг. Тэр нь энэ байгаль дэлхийдээ ямар үйл хэрэгтэйгээр энэ нуур нь өөрөө оршоод байгаа юм бэ? Хормос руугаа холбоос үүсгэж орж байгаа юм, сайн сайхан эрчмүүдийг бүрдүүлж байгаа юм. Эсвэл дотроо тодорхой хэмжээний эрдэсүүдийг агуулж байгаа юм. Эсвэл дотроо тийм ховор загас жаргахааг агуулаад тэрэн загас жаргахааных нь амин дараа нь далай тэнгист очиж том загас жаргахаа халин болоход нь одоо нэг сүнсний хэмжээсийн нэг одоо хөгжлийн түвшингээ хангаад оршиж байгаа юм. Маш олон янзаар яригдэн штэ. Тэгээд төдийн зүйл ангийн дагуу. Их засаг хуулийн төдийн Лус ТV-ийн тийм зүйлийн ангийн дагуу тэр шийдэхсгүй. Тэгэхээр Лус нь дахиад зүрхэн сусан сүнсээ барьж ирдэг. Сусан сүнсэн дээр л дардс буй тамга нэрнэ шидэглэх нь. Тэгээ ямар шүү өвчин илүү юу дамгаалдаг болохоор тарих, нугас, үнчин тарих. Тэгээд үнчин тарихч өөрөө булчирхаад хариуж юм чинь тийм булчирхаатыг барьсан өвчнүүд тусах маш өндөр магадлалтай. Нойр одоо нэг үнчин тарихаа барингуудал доошоо нэг бөөрийн малгай булчирхаа тий нойр булчирхаа сэрээ булчирхаа гэл ингээл явчихж байгаа шүү дээ. Өндгөөч төвөө булчирхаа гэх. Ийм нарийн. Тэгэхээр нэг бамбаа булчирхаас орно. За иймэрхүү байдлаар өвчин тусах маш өндөр магадлалтай байдаг. За тухайн хүнийх нь амьдрал буюу удам хугацааных нь өрсийн амьдралд яах вэ гэхээр ихэнх нь гарц хөхөрлөлтэй амьдрал. Амь насны гарц тохиолж магадгүй. Тахилах шүтээн эд зүйлсийнх нь гарц гарч магадгүй. Маш нандин өвгдээцээс уламжлаад ирсэн амилуулаад шүтээ тавьдаг шүтээнийхэн зүйл гэх юм шиг. Хулгай дээр нь нүрлээд иж магадгүй. Тонол заллин мэхлэн гэх зүйл автаад иж магадгүй. Осол аваарт ороод иж магадгүй. Тийм олон сөрөг зүйлүүд дагалддаг аюултай байдаг. Тийм учраас монголчууд нь ухаантай л амьдрахгүй болохгүй болчоод байна. Тэнгэрийн цаг ирцний таан юу гэсэн тэнгэр бид нартай ялт тооцдог цаг нь ирсэн байхгүй да. Тийм учраас бид нар жоохон хуучин болоод исэн одоо яачаад байгаа гэдэг зүйл байхгүй шүү. Яагаад гэвэл маш олон Лус ТV-ийн энэ 5 TV хүмүүс чинь хүчрхэж сэржээд өнөөдөр биднээс үр хүүхд биднийг ухаантай болох гэд ялт хилцээд яваад байна шүү дээ. Ухаасанд нь өршөөл хайлаад байна шүү дээ. Тэгэхээр энийг боломжийг зөв ашиглаад бүгдээр нь учиртай амьдрах юм шүү хүмүүсээ. За Лусын нэхэл гэдэг ойлголт байдаг. Нэхэл гэхлээр ямар тохиолдолд тохиолддог вэ гэхээр Лусад өгөө аваагаа тэмцүүлээгүй байх. Лусаас янз янзын авсан байж болно. Загас жаргахыг нь агнсан байж болно. Лусаас одоо аршаан булгыг ихээр авч хэргэлсэн байж болно. Одоо зөндөө юм байж болно шүү дээ. Гол мөрний голдролын ингээл дагуулаад өвснөгөөгөө усалж ил байдаг. Тэр болгондоо өгөө аваагаа тэнцүүлээгүй байх.
Эсвэл өгөө аваагаа өглөгөө барагдуулаагүй бай. Бүх юм чинь нөгөө нэг одоо чи одоо хэн нэгэн хүний бүтээсийг хэрэгжилж аваад буцаагаад тодорхой хэмжээний тэр бүтээл хэрэгснийхаа төлөө талархдаг ямар нэг юм өгдөг л байх хэрэгтэй шүү дээ. За тэгээд дээр нэм хүмүүс юу нэхэлт их өртцсөн байдаг. Лус твд өөртөө нэг бидний энэ оноо лус твд чинь бидний өвгдөөс маш олноороо авшин байдаг шүү дээ. Эмэгдүүд байна, өвгдүүд маш олноороо байдаг. Өглөө гэж бодъё би. Өө манай аав ээж одоо бурхан болсон гинэ. Манай аав ээж одоо онгод болсон гэнэ. Тэгвэл тэдний чинь зарим нь энэ лус твдээр орж байгаа. Энэ том 60-70% эзэлж чад энэ том орон зайд чинь зарим нь Тэнгэрийн үлээ гэдэг магадгүй лусын гүнж болоод, дагн нь болоод, хатан нь болоод, жон нь болоод, баатар нь болоод, ноён нь болоод явж байгаа. Явж байдгийг угаасаа тэгжил байдгийг. Тэгэхээр тэнд байгаа үгдээс мартцсан байна. Дуудахт нь очоогүй байна. Дуудлага ирнэ шүү дээ. Одоо нэг хүн мэддэг мэрэгэн түргэн хүн дээр оцсон ч нөгөө лам ч юм уу, бөөн ч юм уу, үзмэртэн ч юм уу, нутгийг чинь уулс дуудаад байгаа юм биш үү гэдэг шүү дээ. Эсвэл төрсөн нутгаа эргэж таарч очихгүй байна. Оцсон ч нөгөө нэг өвгдээцийнхэн өвлжөө бууз, өвгдээцийнхэн өсөж төрсөн ундаалж өссөн голгорхийг эргэж таарахгүй байна. Хүнддэхгүй байна. Оцсон жисэн юу ч өргөлгүй очих. Гөлийгэд одоо гар хаасан очдог тийм. Иймэрхүү байхад өгөө аав нь усын нэхэлд өртдөг. Нэхэлд өртдөг. Эсвэл улаач болчихсон хэрнээ ямар нэгэн байдлаар лус твийн үлээ хийхгүй яг. Лус твийнхаа өвгдийг буулгахгүй байх. Лус тв нь одоо энэ тэнд нь одоо гол горхины эздүүд нь ширгээд, шаналаа, зовоод байж хад тэрийг ямар ч одоо хажуугаар нь өнгөрлөөхөд очоод баясгачихгүй байх. Дуудчихгүй байх. Хармууг нь утганд арчихгүй байх. Зүүдээр нь хилэгдээд байгаа юм очоод нийлүүлчихгүй байх. Тарих оюунд нь зөнд нь хилээд байгаа юм хэрэгжүүлчихгүй байх. Тийм тохиолдолд бас лусын нэхэлд өртдөг. Аюултай. Тэгээд лусын нэхэлд өртөхөөр бусад өртөө болчоор өрөө нэхлээр нэг барагдуулахаар янз янз байдаг. Хамгийн хатуу нь амь насны нэхэл байдаг. Амь насны нэхэл байдаг. Тамганы нэхэл байдаг. Үүлийн нэхлүүд байдаг шүү. Тэгэхээр бас аюултай. Бас тийм нэг юу үл тоох зүйл бол биш шүү. Тэгээд ийм нэхэлтэй хүмүүс маш голын гогтоод голын базаад идэг шүү. Голын гол гогтоод идэг шүү. Тийм зүйлүүд тохиолддог. За лусын хориотой хорио гэж гэдэг. За лусад ямар хүмүүс хоригддаг гэхээр лус төв чинь өөрөө сая ялаа их цэцэг хуулийг хэрэгжүүлэхэд бол маш олон хорио цэрэгдэг монголчууд байна. Лус Монгол ёс заншлын хорио цэрэгдэг шиг тийм ёстой, тийм заншилтай, тийм замтай, тийм зан үйлтэй. Тэрийг хоригддаг, энийг цэвэрлэдэг гэж байж шít. Тэгэхээр энэ лус твд харьяалалтай энэ хорио, цээр, зан, заншил, ёс дэгүүдийг зөрчсөн байх юм бол лусын хорионд өртдөг. Хорио цэр зөрчсөн гэж хамглаа ичдэг. Тэгээд тийм лусын хориотой хүмүүс ухааруулах хөтөлбөр маш их амьдралтанд тохиолддог. Нэг юм хүн болохгүй яагаад ч байгаа юу ч болохгүй нэг л юм болохгүй байна. Би юу буруу хийчихв яац юм бол гэл. Тэгээ ихэвчлэн яг өглөө лус эзэнтэй шүү, амьтай шүү, халдашгүй дархан байх учиртай шүү гэдгийг л таниулах тийм одоо ухамсарын зүйлүүд л явна. Ухамсарын одоо амьдралын сургалтууд явна. Тэгэл усын хороонд орсон хүмүүс байж лээ. Хүрээд ирэх үзүүлэлт байж лээ. Тэгээд тэрийг нь хараа. Ингээд тэгэл усын хороод одоо лусад ийм хороотой зүйл хийчихжээ. Одоо лусад өргөл өргөтэй буруу өргөж штеп энэ чинь. Жишээлбэл. Эсвэл одоо өөр яадаг чинь зөндөө бол юм. Тэгэнгүүт одоо хамгийн том хороо юу гэдгийг лусад дотор нэг ямар ч байсан улаа үзэгдэхгүй. Машин бол. Ямар ч байсан сүүтэй сав аяг ташаар бас утгаж авдаггүй шүү дээ. Энд чинь маш том хороотой зүйл. Цаана хохирол нь маш дэндүү өндөр байдаг учраас. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд хийсэн бол хорионд өртсөн байдаг шүү. Тэгээд хүн амтнд хэлээд үзүүлээ явж байгаа тэрийг таниад ухаарад мэдээд алдаа ганцаа дахиад тэр үйлдэлд гарахгүй болох юм бол хорионоос чөлөөлөх тохиолдол. Тэгээд нүн бол усч өөрөө хорих ангитай, цөллөгтэй, шоронтой, саатуулантай энийг ерөөсөө мартаж болохгүй. Тэнд их засаг гэдэг хууль байгаа бол тэнд хууль дүрэн байгаа бол хууль дүрмийг хэрэгжүүлээгүй нөхдүүдийг хордог, цагддаг, шорондог, дэнсэлдэг, шүүдэг, хяндаг, араас нь мөрдөж мөшгөж хяндаг. Болохгүй бол аашаа цөлчдөг. Эсвэл болохгүй аашаа шоронд хийчдэг.
Цусан ирлэг, цусан тамууд гэдэг дээж л идэг. Усан ирлэг, усан там гэдэг. 13 ирлэг тамд чинь бэж л идэг ш. Тэгээд нэг иймэрхүү одоо усын хориотой байгаа хүмүүсийн хувьд нэг юу болдог л доо. Нэг тийм сүлт хиймэргүй. Юм нэг азгүй одгүй нэг тэнгэр нь хайцсан амтан бэ гэмээр ингээд юм нь бүтгээ болчихдээ. Тиймэрхүү бүтлмаатай болцсон явж байгаа тохиолдол зөндөө байдаг шүү. Тэгээд завир нь өөр дөр яаж ирдэг вэ гэхлээр зүрхэн их өвддөг, хатгадаг байдлаар л гэхэд ер нь зүрхний өвчлөөр л ирдэг. Ямар тач гэсэн энэ махан бидэр болж байгаа бүх тохиолдлууд өрчин ирж л байдаг. Тус дээрээс ямар гэмнүгэлтэй байна тэрнээсээ хамаарат энэ бие дээр завирууд ирж л байдаг, ажил төрөл амьдрал дээр болохгүй бүтэхгүй зүйлүүд дагалдж л байдаг. За ийм байгаа шүү. Тэгэхээр энэ бүхнийг за ингэнгүү дараа одоо дахиад усын барай гэдэг зүйлийг ярьчаад ерөнхийдөө за усын барай гэж өгдөг. За 20 ярьчихсан тийм үү 20 гэдэг. Бас нас авсан хүмүүсийн тусад усын 20-нд орсон хүмүүс зарим нас авсан хойно сүнсүүд нь усын 20-нд байж л идэв. Тэгээ үрүүд мань тэгээд үрүүд масаа тусламж дэмжлэг хүсээл байж л идэв. Ирж л идэв. Тиймэрхүү байгаа шүү. Юм бүхэн нарийн гэдэгс ойлгороо хүмүүсээ. За тамхтай хүмүүс энэ лусын барай болоход тамх лусын тамхтай буюу ямар нэгэн тэнгэрийн тамхтай гэж хэлдэг тийм. Тэнгэрийн тамх дотор нь үзэхээр лусын бүхэл бүтэн лусын оршуушин том тэнгэрийн үйл хэрэгж орж байгаа шүү дээ. Нэг талаас нь нөгөө талаасаа дэлхий дээр байгаа. За тэнгүүд тамхтай хүмүүс төвчин тохиолддог. Эсвэл лусын өвлүүдийг одоо лусын тахилга хийж байгаа лусын одоо хараал хариулж энэ гэж сонь гэдэг нөхдүүд бий шүү дээ. Тэгээд лусын өвлийг буруу хийвэл ийм 20-нд барайнд орсон байдаг. 20 цэрэг зөрчсөн дээрээс нь үлээ буруу байсан барайтай. Суралцах барайтай. Зөв болгох, залруулах барайтай. Тэнд учирсан хохирлоо арилгах, барагдуулах барайтай гэж. Мөн л усын шахаатай ч явж л байдаг. Тэгээ барайгаа тавилахын тулд явах хэрэг нэг бол өвдөлтөө бол өвдөө аавна. Өвдөө авцсан бол өвлийн хийнэ гэдэг ойлголт байгаа шүү дээ. Алдаагаа залруулна гэдэг ойлголт ус эрдэм номдоо шамдан гэсэн ойлголт байна. Хин дуртай лусын тэр хараалцтай хариулаад байдг юм уу? Чиний чам дээр бууж байгаа лусын өвгдөд тэр нэг лусын хаад хатад ноёдоос илүү өндөр ирэх мэдлэлтэй юм уу? Тэрнбэрийг чинь тэгээ чи тухайн хүнд хийсэн алдааг нь бүрэн таниулж чадсан юм уу? Тэр хүн чинь ухаарсан юм уу? Одоо өнөөдөр нэг хүний лусын харааг хариулчлаа гэж явъя гэж бодъё. Тэгтэл тэр хүн юу гэдгийг голд машин аваадаг болоод лусын эзэнд хараалгацсан байх гэж бодлоо. Тухайн голын эзэн дахиад өөрөө чинь хараалыг мартсан жилийн дараа 2 жилийн дараа дахиад машин авчид угаагаад байвал яах юм? Чи өөрөө адилхан барайнд унах шүү. Юу ч таниулаагүй, юу ч мэдүүлээгүйгээр буруу юм хийсэн юм. Тэгээд тиймэрхүү юм явагддаг. За тэгэхээр янз янз шүү. Тэгээд лусын барайтай хүмүүст нэг ийм үзэгдэл илэрдэг шүү. Тэгээд гол мөр лус харах одоо лус гэдэг нь гол мөрөнж яж болно. Юу ч яж болно шүү дээ. Ингээл нэг ямар л усын барайтай өвгдээц нь аль усад суудаг юм, булган дээр суудаг юм уу, шамдад байдаг юм уу, нууранд байдаг юм уу, эсвэл одоо юу гэдэг гаршаанд байдаг юм уу, эсвэл голд байдаг юм уу, мөрөнд байдаг юм. Тэгээ хараад гол мөрөнд очихлаараа уйлаа. Нэг тийм сэтгэл нь уйраад, хайлаад, эсвэл ус их зүүдлээд их мэтлэн тиймэрхүү байдал бол усын барайнд байгаа хүмүүс. За тэгэхээр нэг иймэрхүү. За ямар ч байсан би эхлээд ерөнхий оршил нууны юугаа таниулчлаа. Усынхаа нууны сургалтуудыг таниулчлаа. Тэгээ манай ном юунууд за тэгээ сайхан шеэрлээд өгөөрэй. Олон хүн ороод одоо яг иж нөө юу явагдах гэж байна. Тэгэхээр нөө үнэхээр за яг сургалтын дундуур одоо лайв дээр дундуур орчиж байгаа хүмүүс байж болно. Тэд нар дахиад эхнээс нь үзээрэй. Зүгээр байжгаад өршөөгддөг тийм зүйл хаач байхгүй. Тэгж Лус ТV-ийн их засгийг Лус ТV-ийн бүхэл бүтэн оршууг доромжилж гэдэг юм уу? Тэнэг хүн тэнгэрээс том гэдэг шиг тэгж ярьж болдоггүй шүү. Болдоггүй. Энийг бүр хатуу анхааруулъя. Бүх зарим хүмүүс тэгдэг. Гэл нэх бол Лусын хараалцдаг тайлж. Нэг хэсэг би улаач болоогүй байхад би нэг юу санаж байна. Ингээ хөлдсөн ингээд туулгол байсан. Туулгоорыг хөлдсөн юм дээр очиод баахан хүмүүс ингээд халуун савтай амаатай цаймаа юутэй жилээ очсон. Нэг хүн зогсоол тэгэл яа нэг бичлэгд байсан самд зурагч байлоо. Тэгэл ингээд баахан хүмүүс нь халуун савтай цаагаа тэр мөсөн дээвэр асгаад дээр нь юм тараагаал тавиад үгүй тэр голчин тэр мөсөн дээр чинь мөсний эздүүд байгаа. Дөнгөж би түрүүн ярьлаа шүү дээ. Цас мөсний эздүүдийг цэхэн бэлдэж явуулдаг гэж усан амтууд. Дэлхийн вангаргаас нэгдүгээр тэдэр байгаа. Хоёрдугаар дараа нь тэр хайлна.
тэр мөсөн дээр тэр гол дээр байгаа тэр олон зүйлүүд ус руу орохоор үлжрэн язрын одоо юу болдгийм байгаа юм бэ? Битгэхгүй шүү дээ. Өнөөдөр тэр хүн юу ямар явдаг бол би боддог байхгүй энэ хүмүүс усын цацал хийж явахдаа дандаа бодож явдаг. Тэнэг хүн тэнгэрээс том тийм байж болохгүй байхгүй нүг юу лээ? Хүүхдэд нүг шүлэн зэр тоглож болохгүй гэдэг шиг гал алтан гэдэг шиг тийм болдгоо. Тийм учраас ээдээ мөн нүг юм бүхэнд их мэдлэгтэй л хандахгүй болдгоо юм байлээ л гэдгийг бас хэлэх гээд байна. За өршөөл багтхан. За өршөөл одоо ингэ хийгнэ. Мэдээж нүг энэ цагийн хуулинд ч гэсэн байгаа шүү дээ. Байж байгаа л өршөөлийн хууль батлаар тийм хүмүүсийг тэгж өршөөлөө гэл тэ. Янз янзын өршөөлийн хууль батлагтай явж байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа шоронд байгаа хүмүүс нөө өөртөө ухаарал ажиллаа сайн хийгээл цаг хугацаанаас өмнө судлагдлаа гэж бэж дээ. Гэхдээ яг эн чинь их засаг хуультай бас байж л байгаа. Ялангуяа ус төвийн засаг хуультай. Тухайн хүмүүс нь алдаагаа ухаарад одоо нэг мод тарих юм бол энэ гэж ярьдаг шүү дээ. Ялангуяа нэг ус төгждөг, эрчим төгждөг газрууд дээр мод тариул сайн гэдэг. Тэр чинь адилхан сайн үнэ. Гэхдээ бидний хамгийн бас нэг давуу тал юу байх вэ? Хохирол учруулахгүй бай. Зүгээр байгаа зүйлийг байгаагаар нь байлгаж. За туулгал дээр нэг хаяа очиж цэвэрлэгэнд явна. Ямар сонин гардаг гэж бодно. Яаж монголчуудын оюун ухаан олон зуун мянган жилээрээ тэнгэр шүтлэгтэй байсан, байгаль дэлхийг хайрладаг байсан энэ монгол өвгдийн үр сад, монгол эмэгдийн үр сад гэд ямар их мунхраа гэж харагдахаар сонин ингээд үнэхээр харамсмаа. За тэгэхээр одоо өршөөл багтаах үйл явагдахад ийм юм хэлдэг ёстой. Нэгдүгээрт манай байгууллага оршихуйн 6 тив гэдэг судрыг авч уншаарай. Нилээн дэлгэрэнгүй ангиллууд тэнд байгаа. Миний л мэдэх усын тухай хамгийн дэлгэрэнгүй тайлбар тэнд байгаа. Бүр бүтцтэйгэн англилтайган далай төгсөрс эхлээл за энтхийн далай, номхон далай, Атлантын далай, хойд мөсөн далай, өмнөд мөсөн далай. Тэгэл мөрнүүдээр тийм мөрн, ийм мөрн. Дараа нь тийм голоо тийм нуурууд гэ булаг шанд гэ тэгээ энэ саяын 8 лус 8 аймгийнхан өнгөт лусынхан бүгдээрээ лусын чуулгадынхан ирээд лусын гүйдлийнхэн ирээд ингээд бүгдээрээ ингээд маш дэлгэрэнгүй таниулчихсан. Тийм судар байгаа. А тэрийг дэлгэрүүлээд ингээд дахиад кейстэй болгоод дахиад хүнд хүргээд явж байгаа нь бид өөрсдөө байна. Тийм учраас нөгөө нэг бусад газрууд байгаа. Гэхдээ манайх илүү тийм нарийн өндөр түвшнөөс хийгдсэн бас байгаа шүү л гэж хэлье. За тэгээд тэр судрыг авч уншаарай. Тэгээд Лус ТV-га сайн миний явуулсан одоо энэ лусын оршихуйдын тухай эхлээ ярьлаа ш тодорхой хэмжээгээр. Ямар зүйл Лус ТV багтдаг вэ? Лусын эзэнт гүрэнд харьяалагддаг бай. За тэгээд трийг сонсоорой. Тэгээд Лус ТV нэг үнэхээр гол булаг бүрэн шанд энэ юу байдгийг бүгдийг энэ дэлхийн усан махбодыг хайрлаж хүндэлж аваарай. Бүгд холбоотой байдаг шүү. Миний бид байгаа энэ 60-70% усан махбод энэ дэлхийд байгаа 60-70% усан махбод хоорондоо харилцан эрчмийнхаа хувьд шүтэлцээтэй байдаг. Тийм байгаа. Тэрийг мэдэх хэрэгтэй болно. За тэгэл усаа хүндлээд хог бүртэг битгий тарьж байгаараа мөн хайрлан, хүндлэн, хамгаална гэдэг ам тангагаа нөгөө тэрийг хэрэгжүүлээрээ. Одоо өршөөл багтах үйл явдлыг би яриад байна шүү дээ. Өршөөлийн үйл явдал эхлэхэд ийм зүйлийг би хийнэ гэх. Тэгэхгүй бол танаас тэгж амархан лусын хараар, лусын хорлол, лусын жатгууд амархан авагдахгүй. Оо юм сонсцсон болоо авагдчихлаа гэдэг юм байдгүй шүү. Лус ТV-ийн том их засаг эздийг одоо тэгж өстой битгий одоо өчүүхэнд бодоорой л гэж одоо үнэхээр хэлье. За тэгээд үнэндээ таарлах юм бол одоо булаг шанданд хог бүртэг хийж байгаа хүмүүсийг болиулна, зэмлэн, үр хөвгтэй тийм биш болгож өсгөж хүмүүжүүлнэ. Одоо лусыг цэвэрлэх, одоо туулгалыг цэвэрлэх өөр зам зуурт ингээл гол анхны ирэг дээр хог бүртэг байв тэрийг боломжийнхаа хэрэгээр тор саунд хийгээ явчих байна. Тэгээ чадвал одоо өргөлтөө очиж байна тэгээ. За тэгээ өргөл хийхэд одоо би дахиад нэг жоохон тайлбар хэлээ тэгээ. Бүх гол, мөрөн, горих, булаг, шандуун, эргэн тоорондоо нөгөө голын лусын хамгаалтын хүрээ. Тэргээр нөгөө хамгаалтын буюу нь лусын зараалууд ингээд одоо Монгол улсын хил дээр хилийн цэргүүд байдаг шиг лусын хилийг хамгаалдаг хамгаалагч нар байдаг. Бохор муухай эрчим бол тийм зал. Одоо ингээд бид нар очиод голын ирэг дээр туулгаа ямар ч голын ирэг дээр очиод уугаал, идэл, хүүхдэн тэнд модны дор бийцсаал, өөртөө тэнд нь бөөжөөл, тэгээд гахгүйгээл нуцраад хизээс байдлаач монголчууд тэгж нуцраа энэ тэнд хайдагч байлаа.
Ингээл заавараа түүх юм хаа одоо махцахныхаа өвдөл цөвдгийг тэнд үлдээгээл тэгснээр өөртөө шал согтуу гараа гэдэг юм халам цугаараа тэр гол горхны усруугаар бол ямар их усын дэг зэргийг зөрчиж байгаа үлээ. Тэгэхээр тэр тоолн тэгээ дараа нь ууж идэн хоорондоо марган хэрэлдэн зодтолт нь агсан согтууд. Тэр тоолнд маш их хармуу эрчим ялгарч байгаа. Тэр хар эрчим тэгээд нэг нэгээ хов ярьж одоо хонцогноо муулна, хорон санаа агуулна, тэгин нэг хамгал хов одоо энэ томцуулал хамгал хороо очиж найруулдаг байлгүй бодод. Тэгэл тэр тоолонд гарч байгаа эрчмүүд тэрийг задлаа сарниулаад нэг голч нь өөрөө энэ аршаан ус чинь өөрөө маш их мэдээллийг нүг амархан шингээдэг учраас нүг голын эргийг тийм холуу байлгадаг байхгүй. Одоо хамгаалтын бүсийг юм. Тэгээд муу муухай эрчим мэдээлүүд голын усанд ороод голын ус өөрөө бохир эрчмээр бохир одоо гэдгийг хортой эрчмээр бохирдчихнэ. Аал усын тэр эзэдэн тэр усыг ундруулаад байгаа усын тэр гүнжт нь вэ нүү ханхууд нь вэ нүү тэд нар өөрсдөө хортой эрчмийн төвшөндөө оршин байгаа учраас хортой эрчимд нь бас хордчдаг гэдэг утгаараа хэрдчдэг, сэвдчдэг, бузардчдаг гэдэг утгаараа дэрэгдэн нэр нь гол горхийн булаг шандмын дэрэгд нь сөрөг зүуд ялдаггүй шүү дээ. Ууралдагчгүй, уцаарлагдагчгүй. Тийм байгаа шүү дээ эрчмийн хувьд. Тэгэхээр нэг тиймэрхүү зайнаас одоо хамгийн бага 30 м зайнаас уг нь буудлахыг шаарддаг. Яг л усын эзэдтэй нөхөрлөхөд миний эргээс 30 м-ийн дотор буудлахгүй 30 м-аас дээш зайд буудлалаа. За тэгвэл би ийм юм хорио зэрэг баримталдаг шүү. Тэгээ бүр тэгж хэлдэг шүү. Тэгэхээр хамгийн бага 30 м зайд буудалж байя. Тэрнээс татагшаа буудлахгүй. Зүгээр хань хуцаа тайлаад ороод ус мөсөнд нь ороо тий. Хэрэг бүртэг тарихгүй шиг янз янзын хийхгүй шиг тэгээд цэвэр ариун байдлыг хангана гэх ёстой шүү. Тэгэл ус голын ирэг дээр очиод ухаал төнхөө тэндээс мод бутын суг татаал галт түлээл төлөгтэй алигтайхан аргал хамаал айтайхан арцангатай түжихгүй муу муухай ам гал руугаа хийгээл тэргөөс нь хортой утааны үнэр товдог гар тийхгүй тэр чин дахиад ус руугаа мэдээлэл шингэчин. Тэгэл тэр аршаан булгийн усан дотроос нөгөө загас чарга эсвэл дотор нь тэр усаарт нь ундаалж байгаа маш олон ан амьд байж штэ. Хүн биднээс гадна. За ингэж энийг л маш сайн ойлгоё. Тэгэхээр тийхгүй гэдэг амаа өгөөрэй. Хөр шороог нь гэмтээхгүй, дотор нь бурткан хийхгүй. Архитаар суухгүй, одоо юу гэдгийг нус цэрэн хаяхгүй, хэртээ одоо тагшаар саваар ингээд оогоо за голын ирэг дээрсэн цааш нэгээл. Нэг муухай ингээд ёроол мороол нарчаагүй цав гарч ийл тогоо могоо тэр чигээр нь барайл усаа авдаг. Уучлаарай. Тийхгүй гэж хэлнэ шүү. Тийхгүй байгаараа өмнөөс хойш. Тэгэл адис авч байгаа ингээл энэ гар мар нь хэртээ байлаар муухай одоо юутэй духмас мумсаар дүүрэн одоо гараа боож моос шархалцсан хамаагүй ингээл утгаад авдаг. Гэхдээ тэр шархны чин цаана олон вирус нэм бактериуд ус руу ч олчж байгаа шүү. Гэх мэтлэн эсвэл ингээл уйлж унтсан нүрээ ингээд цус нүжтэй хамар мамраас нь цусгаас очиад булгийн усаар горхны усаар аваад. Гэхдээ усаа аваад хол зайдуугаад. Тэгэхээр тэгж байна гэдгээ бас хэлээж ухамсарласнаа хэлээрээ та нар дээр тэртээ тэргөө одоо би мэдрүүлээ явчихна. Хинт хараал байна, хинт хорлол байна чи би бүгдийг мэдрүүлнэ. Тэгээд өршөөлийн дуунад тавьчихна. Эцсгийн тэнгэрийнхний холбочин. Тэгээд та нар мэдрээрээ. За тэгээд сүүн өргөл өргөнө. За тэгээд нэг түрүүн ярьсан шүү дээ ингээд хоосон очоод өгөө авааны дэнсэн дунждаг. Тэгвэл өргөлтэй сүүтэй очих. Сүүтэй очихдоо сүүн өргөлийг хамгийн багадаа 70 м зайнаас хол өргөдөг. Сүү аршаан хоёр нэгддэггүй гэдэг ёстой. Монгол нэг ардын нэг хэсэг хуулийн дээр булгийн үсийг тгсэн бол төд ташуурт нэргээ Чингис хааны нэг хэсэг хууль байгаа шүү дээ. Болдгоо учраас тэгж байгаа. Цаад болдгоог нь хиймчд гаргаад байна. Пицэгчд судлаад гаргаад байна. Нэг талаасаа, нөгөө талаасаа бид нар мэдж байгаа. Тэ? Тэнгэр үзэлтэнгүү. За ингэж ярьдгийг шүү. Тэгээ их л өргөд өргөмөр байгаа бол мөнгөн бөмбөлгүүд эсвэл тэр зүйлдээ хамгийн сайхан хүндэтгэлтэй хайраа сүсгэлээ. Ерөөл магтаалан шингээгээд хилээ шившээд өргөлдөө өргөл өргмөөрэй. Өрг гэж хэн нэг хэлсэн ба. Битгий илүү дутуу юм хийгээрээ тэд нар өөрөөсөө хамгийн ариун байлгах нь л чухал. Тэрнээс тэр загас чараахан хоноод нь бидний ингээд нэг хийсэн юмар хооллохгүй. Өөрөөсөө хооллох чадвартай нөхөд байна. Ус өөрийгөө ариусгадаг усын олон домчнор нь байна. Домчнорынх нь олон зараал гээд жижиг амьтад нь өчнөөрнөр байж байгаа учраас бид нар хүн бидэл бохирдуулах бол байгаль дэлхийн гол мөрөн булаг шанд ямар ариух нараа байдгийг бид мэднэ шүү дээ.
Тэр юм хийж яах юм хэрэггүй. За ийм биш үү. За тэгээ машин тэргээ угаахгүй. Угааж байгаа нөхдүүдийг сануулна, зэмлэн ухааруулна. Гэх мэт нэг олон зүйлийг хийнэ. Тэгэхээр андгаалаарай, төвчээж тусын их цэцэг хуулийн өршөөл багтъя шүү хүмүүсээ. За. Өөрчөө үлээ. За тэгээд нөө нэг бас ташрамд нь байгуулах хадгалж ирчих та дахиад манай байгууллага угаасаар бүтэн сайн өдөр болгон 5 твийн тахилгуудыг хийдэг. Одоо улс твийн тахилга гэдэг энэ өршөөлийн тахилгуудыг эцсийн өршөөлийнхэн нэг үлийг тахилга гэж том нэрлэж байгаа байхгүй өршөөлийн одоо цагаатгалын гэдэг юм өршөөлийн тэнгэрээс нь явуулж байгаа гэдэг утгаараа. За тэгээ сургалтуудыг байнга явуулдаг байгаа. За тэгээд алдаа оноогийн таниулна одоо үзнэ онцлон яагаад өмнө бүтэхгүй яагаад вэ гэдээ үзэж хараад байгаа юмуудын тусын хараал байвал ийм шалтгаанаас хараалан байгаа юм байна. За ингэж өршөөлөөрэй ингэж энэ алдааг татаараа битгий уруудмаар энийг давтахгүй яваарай гэдэргээ зааж өгөө авчдаг ба. За. Тэгээ бас нэг юмыг дахиад сануулж ийн сүлд орж ирсэн хүмүүсээ сонсоогүй байж магадгүй гэж бодоод дахиад нэг юм сануулчаа. Тэр нь юу гэхээр хүн болгоны удамд 5 твийн онгод байгаа. Өвгөд байгаа, бурхад байгаа. Та нар юу гэж нэрлэлөө дураараа нэр. Цаад амин чанар нэг учраас хүн бүр удам. Бурхны шашны илэр байгаа шүү дээ. 105 бурхад. Эсвэл та 5 тэнгэрч юм те 5 сүмсээ. Тэр нь шүү бид нар болохоор голомтын 5 өгөөд. Эсвэл голомтын 5 бурхад гэж нэр. Галын бурхад байдаг. Сувсгийн бурхад байдаг. Тэр шиг эрлэг байдаг, там байдаг. Хурмаст байдаг. Тэгэд гал энэ лусын одоо лусын өвд энэ дотроо байдаг лусын өвд нь бидрийг юунаас хамгаалах гэж байдгийг. Бүгдээрээ тавуулаа хамгаалж авдаг. Тухайн тэр айл голомтыг хамгаалж авдаг. Үр өдмийг хамгаалж авдаг. Өвчин зовлонгоос нь хамгаалдаг. Хар муу зүйлээс нь хамгаалдаг. Болохгүй бүтэхгүй зүйлийг нь болж бүтгээж өхийн төлөө хичээн зүтгэж авдаг. Тэгээ сэтгэл санаа нь хямраад байвал сэтгэл санааг нь яаж ариусгах вэ? Яаж цэвэр тунгалаг болгохгүй вэ? Сэтгэлийг нь ариусгаад. Тэр сэтгэлийг нь чилээгээд байгаа, завирлуулад байгаа. Цаад урах нь юу байна вэ? Юу нь болохгүй байгаа, юу нь бүтэхгүй байгаа, ямар хил ам ирсэн, ямар атаачтай ирсэн, ямар одоо юу гэдгийг одоо хөндлөнгийн халлах дайрлага ирсэн бэ гэх тэр бүгдийг засаж явдаг тийм лус твийн өвгдүүд байгаа шүү. Тийм учраас сэтгэл зүрхэндээ өөрсдөө лус твийнхаа өвгтэй бас сайхан холбогдоод тэндээсээ одоо дэмэн авч явж байгаараа хөдөөхээр явахтаа айл болохоор лус одоо гол горих булагшин таалах юм сайхан талархаад өрөөгөөд магтаад өнгөрч байгаарэ. Дэрэгдэн буух тохиолдол таарах юм бол бас нэг баясгаад өөрсдөө бас нэг сайхан аршааны угтаачсан хариу баярлаа гэд талархлаа гэж хэлчихэж байгаа хэрэгтэй. Тэгэхээр нүдээ баясгаж байгаа юм чинь сэтгэлийг нь бас баясгаад өгч явах хэрэгтэй шүү. За тийм байна. За одоо мэдрүүлээ явчихнаа. За одоо бүгдээрээ төвлөрөө сууна. Бүгдээрээ сайхан төвлөрч. Сайхан төвлөрч. Дотгошоогоо төвлөрч. Би тэгээ тэнд нэг мэдрүүлээд явчихна. Угаасаа би энэ хараалтай хүмүүс хаана ямар зүйл нь болохгүй байд ингээд түүн ярьсан шүү дээ. Өвддөг эргэтэнгүүд. Бөөр дагнсан өвчин байх болцсохгүй бай. Бөөр өвчин мэдрүүлнэ. Хорлолтой хүмүүс яадаг юм? Эхлэлтэй хүмүүс яадаг ингээд түрүүнд бүгдийг нь ярьсан. Тэгэхээр тэр болгоноор нь мэдрүүлээ явчих учраас дотгошоогоо төвлөрөө сайхан бие сул тавь суулчих. Тэгээ сайхан шеэрлээд өгсөн байгаарэ. Манайхан боломжоор шеэрлжээрээ. Олон хүмүүс хүртээ дараа нь энэ бичлэгэнд ороод хараалцдгаасаа салаад явчихвал хичнээн аштай бдээ. Заавал өчнөө мөнгө төгрөг өгч явах ёстой юм уу? Ажил хөдөлмөр хийж олсон мөнгө чинь тэгэл нэг өнөөдрийнхаа хийсэн юмыг маргааш нь залруулаа явж явах тийм зүйл зарцуулалтад хайрын цаг хугацаа шин тэгж өнгөрөх ёстой юм нэг талаас. Нөгөө талаас нь мэддэг зүйлээ бусдаахан хуваалцаад бүгдээрээ сайхан явах нь монголчуудын өөрхөн чинь хүсэл байдаг штеп. Юугаар чаддаг түүгээрээ нөө туснаг, юугаар баян түүгээрээ гэдэг шиг тэгжил явдаг байсан шүү дээ. Тэгэхээр тийм байдлаар л явах гэдэг юм тий. За лусын хор хараалтай хүмүүсийг мэдрүүлэн сайхан төвлөрөө сууж байгаарай. Бие сайхан султай байдсан сандал байд ингээд сайхан креслэл дээр сууж байгаа ингээд сайхан наалчих. Боломжтойнууд нь гэртээ хэвдчих, хөвчөө сонсоод одоо бичлэгээ сонсоод хэвдчих. Мэдрэхэд чинь амар байдаг байхгүй юу? Мэдрэхэд чинь амар. Оохоо, нөгөө нь юугаа яаж асах вэ? Оо тавьдаг хөгжим байна.
чил гарсан шүү. Оо. Okay. So don't. 欢迎使用新科音响。蓝牙模式。 За. За сайхан тэг бэлэн байдалтай ороод байж байгаарэ. Над руу хувь чат руу битгий бичээрэй. Би лайв хийж хүмүүсийн хувь чат руу хариулахгүй шүү хүмүүсээ. Яг лайв хийж байгаад ингээд хувь чат руу юм бичээд юм асуугаад идэгэн. За байж байгаарэ.蓝牙已连接。 За сайхан бүгдээрээ бие сул тавиад мэдрээд байж. Одоо мэдрүүлээ явчихна. За усын харалтай хүмүүсийг мэдрүүлье. Удам дамжиж ирсэн усын хараал. Өөртөө бий болгосон усын хараал хоёр төрөл байгаа шүү. Дандаа аав ээж чинь буруутай байдгүй. Энэ цагт бид нар өөртөө маш их буруутай байдаг шүү. Юм ихлээр дандаа тэгээ аав ээжээс үгээл удмаас үгээл их муухай. Өөртөө аав ээжээс илүү юм шүү. Тийм байхгүй шүү. За усын харалтай хүмүүсийг мэдрүүлээ. Бүгдээрээ сах урт амьсгаа аваа гаргачих. Уртаа амьсгаа аваа гаргачих. За намайг сонсож байгаа бүх хүмүүс. Нөө лусын хараал илүү бөөр барьдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж бөөрөнд ч л өөрчлөлт оруулна. Нурууч нь өвдөх нь, давчдах нь, ойрлох нь өшөө янз янзын мэдэгдэж магадгүй. За лусын орлолтой хүмүүсийг мэдрүүлье. За цаашаа явлаа. За лусын чатгатай шийдэлтэй хүмүүсийг мэдрүүлье. За холбоос үсгээ одоо. Лусын харалтай хүмүүс бол нуруу өвдөх, тавьчих тэгэл орилох мөр янз янзын ингээд байж чадах янз янзын ер нь бид чинь өөрчлөлтүүд гарна. Та нар ингээд зүгээр байж байгаа штэ. Тэгэхээр ямар нэгэн өөрчлөлтүүд гараад эхлэх юм бол тэнд ямар нэг зөвөр байгаа бол бид чинь тавгүйцэл бий болж байгаа бол тэнд өөрчлөлт байгаа л гэж ойлгоорой. Лусын ямар нэгэн байна л гэж ойлгоно. За одоо лусын чатгатай хүмүүстэр илүү юу мэдрэх гэхээр өнчин тарих нугасанд холбоосууд үүсгдэг. Одоо өнчин тарих нугас өнчин тарих булчирхаад барьсан өвчнүүд байдаг гэдэг ааш. За лусын чатгатай шийдвэртэй удмын болоод өөрсдийнхөө хийсэн тийм зүйл байггүй л мэдрүүлье. За нүүр аман татгнаар ингээд нүүрэн чинь өөрчлөлтүүд ингээд үүсч магадгүй шүү. Тэгээ өөр бие махбодор илэрнэ. Янз янз хүн болгоных янз янз. Яг л хүн болгоных янз янз илэрдэг ингээд төлхөө юугинд барьж байна. За лусын нэгэлтэй хүмүүс гол гогддог гэж ярьсан шүү дээ. За мэдрээ. За лусын хорионд байдаг хүмүүсийг мэдрүүлье. Лусын хориотой, өвгдөөс нь лусын хорионд байгаа. Хорионд буюу цөллөгт, мүглэнд, хориход, саатуулахад ямар нэгэн цусан тамуудад байж магадгүй. Эсвэл аль нэг лусын орон зайн эздүүдэд хорионд олчихсан байж магадгүй. Мэдрүүлье.
За зүрхэнд чичрээд дэлсээд янз янз өөрчлөлт орж магадгүй шүү. За лусын бариатай хүмүүсийг мэдрүүлээ. За дахиад хийсэн юм аа. За лусын хараа. За лусын хорлол. Лусын чутга. Шигэл. За лусын хэл. За лусын хараа. За лусын барай. За тэгээ мэдрээд бидээ гарч байгаа өөрчлөлтүүдэд барьж аваад яг юу нэ вэ? Яасан байна уу? Зүм бэлэг сайтай хүмүүс шууд мэдрээл явчихна. Аа тэгсэн байж тээ манай. Би тэгсэн байна эсвэл миний үр хүүхд тэгсэн байна эсвэл миний өвөд эмээ тэгс төдгөр үе аав төдгөр үе эмээ тэгсэн байна. Эсвэл би өөрөө урд насндаа тэгсэн байна. Тэгээ маш тодорхой гараад ирнэ. Дандаа цусан сүнс барьж явж байгаа учраас. Цусан сүнсэн дээр сэтгэлтэй маш их холбоотойгоор мэдрэгдэн шүү. За тэгээ мэдрэмжээ аваад байж байгаа бол тусын өршөөл хэлэх гэж байна. Тэгээ түрүүний хэлснээр нөгөө нэг юугаа хэлсэн шүү дээ. Мэдэрсэн бол яах хэвтэй. Яг түрүүний ярьсан юм аа л ярина. Хог буртгийн түүж байна, гол мөрөн булаг шандыг амтай гэдгийг одоо хүлээн зөвшөөрөөд тэр бусдын амин орон зайр амьдрал руу нь халдахгүй. Хэр буртгийн түүнэ, өгөө аваагаа тэнцвүүлнэ, эргэж тайрч байна. Ерөөл магтаалан өргөж талархаж байна, баярлаж байна, хайрлаж хүндэлж явнаа. Нус тэр усын одоо тухай тэр юмуудыг танин мэдье. Тэгэл ус тэд та нарын өөрсдийн чинь бидний өөрсдийн өвгдөө зэмээ өвөө амьдарч байгаа. Тэгээ тэдэртээ очиж золгож, тэдэртээ хүндэтгэлтэй харж магадгүй би дараа төрөлдөр дахиад аль нэг луст очичихсан лусын гүнж болчихсон явахыг хэн бэ гэх юм бэ? Зараал болчихсон байхыг хэн бэ гэх юм. Магадгүй одоо юу ч болсон байж магадгүй. Тэгэл үр хүүхдээ харуулдаад эсвэл орон зай гэр оронд чинь очиод хог дуртаг тариал юу дуртайгаа ацраад хаяатаагаатай адилхан. Хин дуртай нь орж яд агсан тавиад орилж ашгаатай адилхан шүү дээ. Усын тэр өргөө булаг шаанд гол гэрхний ирэг дээр очиод ингээ орилж харна гэдэг чинь. Тэхгүй инхгүй машин тэргээ авахгүй хэр буртгаа үлдээхгүйгээд миний ярьсан юмуудыг бас сайн дотроо ботоодоо бодоорой. За тусын өршөөл хийсэн шүү. Гэмшээд за би мэдрүүлээд яваад байна. Үди.
За нэг 4 дуу тавьж байгаа хооронд тэгээд би юм чинь 5 гол болж л байгаа л гэсэн үг. Их байдгийм өө толгой дараалал байдаг. За болоо. Тэр автан өөртөө хийж исэн зүйлийг бодохгүй юу? Та бүхний маань андхаа тангараг ухаарал гэмшил зэрэгээс л хамаарж байгаа шүү. За хэрлэн гоо. Өршөөл томрогдаад эхэлж байгаа хүмүүсийн хувьд ингээд биеийн тавираа нулимс нь гараад уйлаа хэлгээ. Гэтэ нүг бас эргэцүүлж өөртөө ямар юу хийж ялаа одоо би цаашаа яах ёстой юм бэ гэж сайн бодож андгаа их өргөн штэ. Үйлдэл болгож харуулна гэдэг. 힘기 떨리고
За туулгалаа тавиад туулгалынхаа өршөөл бэмрэлд багтахыг хичээгээрээ. Туулгалаа гомдоодгүй хүмүүс юм байдаг юм дөө. Төрсөн нутгийнхаа юм амьдарч байгаа нутгийнхаа гол мөрний гомдох. Тусын гомдол гэж том гомдол байдгийг. Тэгэл бас бодол туулгал бид нар гомдчил явдаг байлгүй дээ. Тийм байдгийн билээ. Дээр нэг хүн сэлэн мөрний гомдолд орсон юм. Явж л байсан.
За. За ча тараад холцсон хэлцээ да. Асуултууд яаж. Асуултанд нь хариулъя да. Асуулт тавьсан бол. Түрүүн лус савдаг гэдэг нэг асуусан байсан тий. Хоёр өөр юм уу гэд. Хоёр өөр шүү дээ хүмүүс. Одоо хүмүүс монголчууд бид нар За энийг харж. За. Тэгэхээр нэг монголчууд бид жоохон байгаль гэхээгээ таньдаг мэддэг. Үгүй чи яг тийм. Тийм ухаантай ард түмэн байсан. Одоо тэгэхээр өв соёлоо Монгол хүн монголоор амьдрахгүй бол монголчууд их дэлхийг хамгаалахгүй бол монголчууд нутаг усаа өөртөө хариуцахгүй бол энэ ч одоо сүйд болж штэ. Тийм учраас нэг байгалийн тухай мэдлэг сайн байх хэрэгтэй болж байгаа шүү. За ингээ савдаг гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ их дэлхийн хөрш шорооны бүрэн бүтэн байдлыг хариуцдаг хүмүүсийг хэлж байгаа штэ. Хариуцдаг. Хий дөрөөрөө хариуцдаг. Махан биеэрээ биш, сүнсээрээ хариуцдаг хүмүүсийг хэлж байгаа. Сүнсээрээ оршиж сүнсээрээ хариуцж байна. Тэгээд тэр чин савдаг дээр чин заавал бид нар уулын нохлоор савдагтай хөндөй гэдэг юм уу нух одоо юу гэдэг хээр талаа савдаггүй гэж ойлгож болохгүй. Савдаг хаас агуул байгаа. Өөрийнхөө уулын харьяа тэр нух хөндөй сайр одоо юу гэдгийг бүгдийг хариуцж байгаа шүү. Усан махбодоо буюу гол мөрөн далай тэнгисээ батлал усанд хариуцж байгаа тий. За би нэг юунуудтай нь хариулах гээд байгаа. Асуултууд байвал асуултанд хариулъя гэж бодсон. Өвдсөн твсэн зүйл мэдрэгцэн харин эсрэгээрээ сэтгэл байсаад уулмар сайхан боллоо. За болж дээ тийм хаа. Бас улаан ороо хэсэг болон хоёр нүдээ гол хэсэг хүндрээд загтнаж байгаа мэдрэмж төглөө гинэ. Уйлаад лившээгээл би зараагаал хэсэг байснаа тайвширлаа. За энэ дээр туу сайн энэ дээр таслыг өгсөн байх шүү. Тийм нь дуу сайхан байлаа гэж хавчирч болоо. За өөр лайв байгаа юм болоо би нэг лайв гинэ. Комментуудаас харж чадахгүй юм тийм. Комментууд асуултууд байл хариулаа яваа гэж бодож ирсэн. Тэгэл устын тухай зөндөө асуулт байж болдгоо шүү дээ. Хүмүүс бүсийн нэг одоо их л олон байдаг юм да. Үзэх тоолнд удан болгонд л ус юмшигддаг юм да. Удан болгонд л ус юмшигддаг юм да. Усгүй байдгүй юм да. Хүмүүсийн мэдрэмж хүн хэр байсан юм. Энэ толгой өвдөж байгаа хүн дээр бол угаасаа асуудалтай гэсэн. За асуултууд тэгээд байхгүй манайхаа. Асуултууд 50 бичээд байгаа бол би энэ нэг юугаа зэрэгцүүлж харж чадахгүй байгаа юм л да. Энэ ингээ бичлэг хадгалагдчих үлдээл та нар дахин сонсоод тус тэрийнхээ ойлголтыг аваад бас өөрсдөө засалтаа ороод явчиход нь. Хүмүүсийн мэдрэмж хэр байгаа, мэдрэмж сайн байгаа хүмүүс бол барай л авдгийг. Өршөөлийн явцад нас барсан ах найзын маань нэг төр төрөх харагдаад байлаа гэж байна. Толгой өвдөө нүүр татхнах энэ юу хорлолтой шүү. Толгой өвдөх нөө тархин угсч нөө юугаа яадаг. Лусын чатгатай тий толгой өвдөх нүүр ам ингээд татхнах чинь лусын чатгах шүү. Удан болгон тусын засалтай ч гэж дээ лус өмшигтаал идэгин л гэж хэлж байгаа. Хүн болгон дээр л өмшигтаад идэгин. Тийм булгийн үйл хашиж өрөөсөө болохгүй буруу хийсэн бол өршөөлөө ирээд авах боломжтой бол аваад юу байгаарай. Булгийн ихийг хашна гэдэг чинь юу гэсэн үг? Ёстой болохгүй хамгийн том гэм штэ. Лусын тийм нэг заслыг буюу лусынхаа засалт хамрагдсан үйлээ юу андгаасан үйлээ тийм нутагтаа байгаа ч гэж болно өөр газарч байж болно шүү дээ. Ялгаагүй бүгдээрээ Монгол улсад. Хамаг би халуур гэж уйлмар мэдрэмж төрөөд өршөөл ирлээ. За сайн байна. Нойр болчихоо гар хэсгээр маш их өвдөд одоо ч өвдөж байгаа. Тэгвэл энэ эренцэнгийг тайлагдаагүй гэсэн үг шүү. Өшөө их өршөөдөр ямар шалтгаан байж юу болж үг би хэлсэн шүү дээ нөгөө
тусын чатгатай шийдвэрлэлтэй хүмүүс нэг өнчин тархаа барихаар булчирхаатай барьдгаа гэж хэлсэн шүү дээ тийм. Тэгэхээр ямар шийдвэл вэ нь усын шийдвэлийн тухай би дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэгээ тэрийг яг яаснаа мэдэх хэрэгтэй болно шүү. За тийм бөөр өгдөөд байгаа хүмүүсийн цаана усын бас юм байх магадлал өндөр шүү л гэж хэлээ. Яг тийм гэж би шууд хэлэхгүй олон шалтгаан байгаа. Тэгээ магадлал тун өндөр шүү л гэж хэлээ. Иесус мөн тэнгэр өгөөд онгод хоёрын талаа. Энийг би тусдан дараа нь явуулнаа. Зүрх маш их булгаллаа гэдэг энэ төр зүрх нь өвдөж байгаа хүмүүс би тэр хэлжсэн шүү дээ. Юг тусын хориотой хүмүүс зүрх нь өвддөг шүүгээ. Тусын хорионд хэн нэг нь байгаа удам угсаанаас хэн нэг өвдөөдсөн тусын хорионд байгаа бол эсвэл энэ амьдрал дээр байгаа ах дүүс дунд нь хэн нэгэн тусын хорионтой байгаа бол өөрөө эсвэл тусын хорионтой байгаа бол зүрх өвдөө шүү гэж хэлсэн байгаа шүү дээ. Сая яг наваа мэдрүүлэх үеэр тусын бариатай гэхэлэр удам угсаандаа тусын одоо өвгдөлтөд тусын өвгд нь өөрөө чинь хамгаалсан байх өндөр магадaltaй энэ Б цэрмаа гэж хүн байна. Тэгэл усын үйл хийх ёстой байхгүй. Тэгэл усын үйл хийх ёстой шүү. Жил усын үйлээ хийхгүй байна гэж хөдий чинь тушаад бариад дөнгөлчөөд байгаагийн нэг шинжилтэй усын бариа гэдэг нь. Чи үйлээ хийгээч чи үйлээ гэж бид нар чинь энэ хорвоод ирж төрөхтэй баахан даалгавар авч төрж байгаа шүү дээ. Тэгээ даалгавар авахтаа би улс твигээ аргацж байгаа дэр нь удам угсааныхаа одоо өвгдөөдсийн газар нутгийн өлгий болсон энэ орон зай энэ нутгийн энэ Монгол орны тэр голыг тэр булгийг шиг юм уу тэр шамдыг тэр нуурыг очиж аргатнаа гэд ирсэн бол өнөөдөр ингээд гол мөрөн далай одоо гол мөрөн нуур цөөрн булаг шанд ингэтлээ их бохирчод ингэтлээ ширгэж алга болчоод байхад үүлээ хийхгүй суугаад талаар наад өвгдөөдсөн шаналаад байгаагийн нэг шин одоо шаналаад байхаар л усны бариа гэдэг юм л оруулах юм да. Дагжмаар болоод боллоо гэн дагжиж байгаа бол тэр нэг тавгүй зүйл байгаа гэсэн. Доод төрдний бүчин чинэж авах. Угаасаа нүн үн сүрд үржихүн хүрдтэй холбоотой шүү дээ. Ямар нэгэн өөрчлөлт байгаа л болоо тэгж өөрчлөгдөж байгаа шүү. Өөрчлөлт яаха. Гуйж авдгийн буцаагаад авчиж тавьчихдгийн тэр утгын хашаанаас жижиг чулуу авчирсан бол буцаагаад чулуугаа нэгчээж магадгүй. Нэгэх юм бол буцаагаад авч тавьчих. Эсвэл оронд нь өөр юм нэгчээж магадгүй шүү дээ. Эсвэл дуудчихж магадгүй. Юм чулуу авчирсан бол буцаагаад тавьчих хэрэгтэй. Яахан тэгээд тэр чулуу байх газраа л байж байгаа л да. Хөл гар нуруу өвдсөн ээжийн талынхан мэдрэгдсэн. За энэ дээр юм байна шүү те. Хэрвээ тэгээд заслын 3-4 дууны дараа тайвширсан бол засагдсан бол өөрөө үнэхээр алдаагаа ойлгоод ухаарч гэмшээд антгаагаа өгөө тэр нь их засгийн өршөөлийн тэнгэр одоо их засгийн тэнгэрийн өршөөлийн эздэд үнэхээр хүрч чадсан бол эн чинь тэнсэнтэйгээр тавигдчихж байгаа. Тэгээд үүнээс гол мөрөн булаг шандаа хайрлаж яваарэ гэж хэлээ да. 2 удаа маш хүчтэй натал энд асуудал байна л гэсэн. Эсвэл асуудал байгаад асуудал нь тавигдлаа гэсэн үг тий. Усны мэргэжлээр ажилладаг газар дор усны үнэлгээний үйл ажиллагаа явуулдаг бол яах ёстой вэ? Одоо гэм хор учруулахгүй бол яах ч л ёсгүй дээ. Усны үнэлгээ ихлэр тэгэл мэдээж гэм хор учруулдаг л байгаа байх та. Тэгээд зарим юм чинь тэгээд нүг цаанаасаа өгдөлтэйгээр зөвшөөрлөлтөөр хийгдчихэд учраас одоо тэгээд тэр өөрөө тандаж мэдэн штэ. Миний хийдэг ажлаа хийж явах явцдаа би энэ хөрсний усны ер нь тусны ихэнд ямар нэгэн хохирол учруулж үгүй өгөө аваагаа тэнцүүлж өршөөлөө ирж үү гэдгээ бас бодоод ямар нэгэн байдлаар тэрийг дүүцүүлж авна гэдэг ойлголт байгаа штэ. Онцлогоон дудмын нэг ээж усын хорионд байна гэсэн юм аа сая уйлаад байлаа гэж. Тэгвэл усын хорионд байгаа бол тэгээд нэг бол чөлөөлөн эсвэл сая чөлөөлөгдсөн байж магадгүй. Гэхдээ магадгүй л гэж хэлээ да. Уйлаад байгаалахтаа нэг бол чи уйлж хата яасан шаналаа зовоод уйлаад ирсэн үү эсвэл баярлаад ингээд би хүй чинь тавираад уйлаад ирсэн үү гэдгээс хамаарна. Бүх би тавираад хөсчихээр нэг баярлаад уйлаад байх нэг тийм сэтгэл онгоогоод уужраад нэг нуруунаас хүнд юм авцсан юм шиг тавирч уйлахлаар өршөөлд хамрагдаж байгаа гэсэн үг. Завиуртай шаналлтай ингээд зөвхөрлөлтэй ингээд уйлаад байгаа бол хорионд байна ч сударч чадахгүй байна судалж өгөөч гэсэн үг шүү дээ. Тан дээр очиод үзүүлэх цаг хизэнээс авдаг хаана очиж уулзах вэ? За манай 99 80 74 82 гэсэн утгаар мессеж бичээд авч болно. 94 77 79 88 руу мессеж бичээд залгаад авч болно. Зөндөө утсууд байгаа. 94 91 92 45 ч гэж байгаа.
Уйлсан шүсэндээ хахад цацсан одоо сайхан байна. За болж болж. Олон юмнууд нь тавьлаа. За энэ оюука гэдэг хүн болж байгаа хаа. Нулимс их гараад гимшээд их уйлаа дотор жаахан бочрох мэд үзсэн. За тэгээ дараа нь дахиад нэг ороо шалгаад үзчихээрээ. Тэгэхэд нүүн дахиад ингээ ороо шалгаад үзэхдээ нулим одоо ингээд бачуурах энэ төр шинж тэмдэг мэдрэхгүй болсон байх юм бол өшөөлт хамрагдсан гэсэн үг шүү. Тэгээд одоо тэгэл ус тэгвэл гол мөрийн булаг шандаал хайрлна гэдэг ганцхан нэг антхаан дор ганцхан одоо юу гэдгийг үйлдэл дор л өшөөгдөж байгаа шүү дээ. Ер нь бол булгийн ихийг мал хүний хөл ундрах хаягдах бохордог энэ сэргийлж хашиж хамгаалах тал бай. Тэг хашиж хамгаалах булгийн ихийг тэгж хашиж хамгаалах нь зөв шүү тийм. Булгийн ихийг бол яг тэгж хамгаалах гэж шүү дээ. Угаасаа монголчууд тэгэл хашичдаг хамгаалцдаг байсан. Энэ үйлийг хийж өгөх нь маш бусад маш их өвлөг буюу одоо маш их бусад маш их тус дэм болж байгаа хэрэг шүү дээ. Тэгээ хариуд нь буцаад хариу барьдаг. Буцаад ямар нэгэн байдлаар үр удамч чинь гэдэг юм уу өөр чинь сайн сайхан зүйл нь талархал нь иржил байдаг. Монголын тусын голцог Монголын тусын голцог гэхгүй тусын голцог амин цэгүүд хаа сайгүй зөндөө бай. Дэлхийн амин цэгэл гэж ярилдаг. Монголын амин цэг гэх юм бол бүр том нөө 9 мөрөн 9 том голоо яриад 9 амин булгаа яриад явчихна. Тэгэхээр том сургуулиуд байна шүү. За болж энэ сувдаа сувгүй гэж юм те гайгүй оношлуулах гэсэн тэгээд заавал ховс засал 3 удаа орж байж тав үзгүй. Яг хөө тэгээд заавал 3 гэхгүйгээр дунд нь 1-2 удаа явсан ч би үзэл өгдөг л дөө. Дооги надтай холбогдох манай ус руу залгаарай 99 80 74 82 гэсэн ус байгаа шүү. Эсвэл мессеж ширээ. За тиймэрхүү байна. За иймэрхүү байдлаар тэгээд дахин ороод бус хүмүүсийн энэ оруулаад бас нэг иймэрхүү юмд холбогдоод өөртөө бас эртгэн ухаараа заавал нөгөө нэг айхтар барайнд ороод шахаанд ороод зовхгүйгээр юу ячвал зүгээр штэ. Одоо ингээд одоо хараалтай байна, чатгатай байна тэр чинь идэвхжил явагдах үе гэж бас байгаа. Идэвхжил явагдаагүй нуугдмал байж байгаа та нар өөртөө тэр алдааг давтахгүй гэдэг юм уу өөртөө гол мөрөн булаг шамтай хүндэтгэлтэй хасаад байгалийнхаа амтай гэдгийг хүлээн зөвшөөрөөд өргөл барьцаа сайхан өгөөд явах юм бол заавал тийм юу яадаггүй штэ. Зовоогоо л өвдгөөл чаналгаад явдггүй штэ. Яахаарахгүй өвдөө зовоод байгаа эргэн тойрон чинь дэлгүүн өвдөөд гэдэг юм уу зүрхэн өвдөөд нэг сая эснэр те тарих толгой өвдөөд ногоос нуруу өвдөөд бөөр нь өвдөөд байгаа хүмүүс байгаа бол яаж мэдгүй энд нэг ороод үзчихээрэй л гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд энд ороод өөртөө мэдэрч чадахгүй засарч чадахгүй сүүд нь хит хүчтэй хаалттай байгаа бол ирээд үзүүлж болно штэ. Улаан талархлаа багштай уйлаад лишээгээр бие зараагаар хэсэг байснаа тайвширсан. За хэсэг байснаа тайвширсан бол засагдсан гэсэн үг шүү. За тийм байна. За тэгэхээр манай байгуулагч нэг бусдыг нэг байгаль тэнгэр ухаан тэнгэр эрдэмт байгальыг хайрлах чиглэлээр соён гэрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэрнийхээ хүрээнд л энэ өнөөдрийн лайвыг хийлээ та бүхэндээ. За баярлалаа. Тэгээ манай байгууллагатай харьцуулахудаа би лайвха дээрдэж байгаа тавьчих. Тухайн мартчих ш. Тэгээд бидний зорин ирж уулзах болно. Одоо тэгээд бас дулаарч байгаа хүмүүс хөдөөхөр их явна. Дахиад өнөөл оцсон газар болгоныхоо уул усны эздийг давшруулад хэлэгнүүлээд гомдоогоо цөхрөөгөөд өөртөө эрэхтэй бөөн араасаа нэхэлтэй дагуултай битгий ирээ гэсэн үднээс энэ сургалтыг явуулсан шүү. За баярлалаа. Амжилт хүсье юу. Сайхан амраарэ. Орой болчлоо.